За өглөөний мэнд бидний шинээр санаачлалыг эхлүүлж байгаа санаачлаг гэдэг контент нэвтрүүлэг маань эхний дугаараа та бүгдд хүрэхэд бэлэн болсон байна. Ер нь товчхон бас мэдээлэл өгчэй гэж бодож байна. Бид нэр ер нь энэ нийгэмдээ хүрээлэн буй орчиндөө бас нэг жижигхэн ч гэсэн тий өнгө нэмэх жижиг гэхээсээ илүүтэйгээр бас анхны энэ санаачлаг, санаа сэтэл зарим орхигдсон нэг их дуу чимээ тод аваад байдгүй энэ яриа санаануудыг бас тодруулж харуулах ийм зорилготойгоор эхлүүлж байгаа контент. Тэгээд өглөө болгон шин зочдтой ярилцсан. Зочд маань өөрөөсөө тухайн бидний ярихыг хүсэж байгаа сэдвийн хүрээнд бидний бас анхаарахыг хүсэж байгаа тэр зүйлийн хүрээнд бас эксперт мундаг мэддэг чаддаг ийм эрхмүүд байх болно. Тэгээд эхний дугаарыг ямар ч сан эхлээд явахлаар та хэд маань ерхий баримжаа төсөөллийг бол авчрах гэж бодож байна. Нэг цагийн хугацаанд зочинтойгоо ярилцсан. Ямар ч монтаж эвлүүлэг байхгүй, шууд засвар байхгүй, бодит органик тим яриаг явуулна. Гэхдээ яриа бол сайхан хөнгөн явчнаа гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа шүү. За тэгээд манай зочин маань ирсэн байгаа. Зочноо бас дуудъя. Энэ удаагийн зочин маань бол Монголын аутизмын холбооны үүсгэн байгуулагч Тэргүүн Амар Буян гэдэг байгаа. Амар Буян гэж намхаа та хүүтэн дээр гараад ирэх үү? За. Тэгээ. За. За зочин маань одоо гараад ирэх гэж байна. Тэгээ зочинтойгоо болцсон товлсон газраа бол бид нэр өглөө болох уулзаад ингээд яриануудаа хийгээд явах шүү. За. Өглөөний мэнд. Өглөөний мэнд намхаа. За танд микийн зүйлгээд өгье. Бид хоёр эхлээд таныг танилцуулчихсан. Одоо ярианд орно да. Дотор нь яач вэ энд нь мэдхгүй. За энэ дотор дээр нь барьчих. Тэгэхгүй бол гаднах нь арай зузаан багш. Яриа яаж байна? За өглөөний мэнд. Албаасаар танилцъя. Намхаад орж намхаа гэж дуудаж болно. Таныг Амар Буян буяа гэж дуудаж. Буяа гэж дууддаг. За. Би бол таныг өөрийнхөө мэд хүрээнд Монголын аутизмын холбооны Тэргүүн удирдах зөвлөлийн хүн гээд ингээд танилцуулсан байгаа. Гэхдээ одоо та бүхэн бол дэлгэрэнгүй сайхан танилцсан. Тэгээ ийшээ мэдээж хоёлаа яг төв зам дагуу уулзсан учраас жоохон чимээтэй байх шиг байна. Тэгээ хоёлаа ийшээ гоё цэцэрлэг түрээлэн рүү гараад тэгээ гоё алхангаа ярилцъя тий. Окей. Энэ кофе авч ямарцсан. За. Таны өглөө ер нь яаж эхэлтээ? Өглөө. Хүүхдээ цэрээжлэхлэндээ сургуультай явах хүүхдээ. Хоёр хүүхдийн баг нь одоо сургуульд 7 дугаар анги. Том маань 21 настай. Өнөөдрийн сэдв яригдах болсон шалтгаан маань том нь байгаа. Тэгээд танд бол тэгэхээр 21 жилийн бас энэ туршлага байх нь шүү дээ тий. Тэгж л хэлэх бах та. Тий. Зөв буруу янз бүрийн туршлага байгаа бах та. Одоо 21-т хүү юу? Хүү нь болохоор их сургуулаа төгссөн байгаа гэсэн үг. Төгсөж гэнэ үү? Энэ жил соёл урлагийн их сургуулийн 1-р курст орсон. Орсон уу тий? Тий. Төгөлдөр хуурын ангид сонгодог хөгжим ангид. Ямар гоё юм. Тий. Тэгээд урт замыг тулсан. Нарийн мэдрэмжтэй шүү. Өнөөдрийг хүртэл явах гэж. Таны энэ туршлагыг тэгвэл өнөөдөр нэлээд сайн хариулах юм байна. За. За тэгвэл тэгж өглөө эхэлт юм. Та ер нь ямар мэрэгчлэлтэй хүн юм бэ? Би Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны дээд сургууль гэдээсэн. Англи хэлний анги, олон улсын харилцааны ажилтан гэдэг. Тийм мэрэгчлэлээр төгссөн. Та бүхэн ч хүү мэрэгчлэлтэй юм шиг. Тийм ээ. Би бас олон улсын эдийн засгийн харилцаа гэж бодсон. За. Наач сүүлд арай нөгөө шинжлэгдсэн хувилбарнд тэгж явсан байна. Эдийн засгийн дээд сургууль дээр байдаг тий. Манайх болохоор олон улсын харилцааны сургууль гэж сүүлд. Тэгээ сүүлдээ дахиад бид нар төгсгийн олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль болсон. Тийм үү. Монгол улсын их сургууль. За. За. Тэгээд одоо юугаа ярих вэ? Хэд он төгсөж та? За 94-өөс 98 онд сурсан шүү дээ. Тий. Тэгээд 4 жил сураад төгсөөд тэгээд төгснөөсөө хойш олон улсын харилцаа гэдэг яг дөнгөж төгсөө хүн тэр үе
шууд олон улсын харилцаа руу яваад орох нь юу ах вэ? Аа. Тэгээд нээлттэй нийгэм хүрээлэн Соросын сан гэж байсан. Одоо өнөөдөр бол нээлттэй нийгэм хүрээлэн гэдэг Open Society гэдэг. Тэнд туслах ажилтнаар боловсролын хөтөлбөр дээр ороод За. тэгээд ер нь жоохон боловсрол тал руугаа болоод явцсан. Тэгээд олон улсын харилцаа биш. Тэгээ гол нь нөгөө англи хэлэл ашиглах тал руугаа. Тэгээд тэндээ жил хагас ажиллаж агаад Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим арбитрийн шүүх гэж байдаг да. Тийм. Тэнд арбитрт олон улсын харилцааны одоо чиглэлээрээ гэх юм уу та. Олон улсын харилцааг нь хариуцах байдлаар ажилд ороод. Энэ. Тийм, энэ том томс гэдэг. Тэгээд 2 жил ажиллачаад. Тэгээ байж тал нөхрөө дагаад Эрдэнэт хот руу явсан. Эрдэнэт рүү юу? Тийм. За тэгээ харъя. Эрдэнэт тэгэхээр чи хэдэн онд очсон гэсэн үг вэ? 2001 онд. 2 жил ажиллачаад тэгэхээр тийм байна тий. Энэ нөө дэлгэцүүд нь хаагдчихаж. Тэр өглөө хэр кофе уудаг вэ? Цай уудаг. Тэр кофе уух уу цай уух уу? Ямар юм? Цай уу. Цай уух уу? Цай тэгээд ямар цай байгаа юм бол? За дэлгэцүүд нь унтарч кофе цайнууд нь гарч байгаа ёстой тий. Кофе цай гарна ёстой тий. Дэлгэцүүд нь унтарцсан болохоор гайхалтай шүү. Цай ямар цай байгаа юм бол? Нэг л цай байгаа юм тий. За тэрийг авъя. Кофе юу соогт хэрэглэх юм уу? За кофе яг уу хэрэглэнэ гэхдээ өглөө биш гэж юу? Ер нь бараг л хэрэглэхгүй их цөөхөн. Тий хаяа бусдыг дагаад ч юм уу. Тий. Гэхдээ цай чинь кофеинтэй гэдэг шүү дээ. Тэгээд цай ер нь миний кофег оруулалтын миний өөрөө ойлгож чадсан. Саяны цай жижигээр авчив. Авч явахаар тэгээд нэг американотаа авч. Американо нь болохоор дундаар авчихдаг. Авч явах. Зураглаач хийж залуудаа дараа нь авч. Хоёулаа нүдэн дээр нь кофе уугаад байдаг. Яна. Зүгээр би таныг урьж байгаа зочнууд айлаа шүү дээ. За баярлалаа. Хоон дээр авч. 64 14. Тэгвэл бас миний айгүй сонир тохиолдол. Уулзчихсан хүмүүс дундаас кофе нэг хэрэглэдэггүй тий. Яг ч юм одоо сүүлд бол кофений бас хэрэглээ соёлын ажуу юу болчихлоо шүү дээ манад. Тэглээ би бас тэглээ. Хуучин болвол хүн болоод үлдчихв яа. Хуучин болвол кофе гэхлээр нөгөө яг нэг нуулгүй хэлэхэд те бид нар бүх жоохон мохон багт бол найруултын юугаар төсөлдөг байлаа шүү дээ те. Чанж уун гэдэг юм итгэхгүй. За бүр их л одч нис кафе руу орно те. Тэгтэл одоо бол ингээ хаасаагүй булан тохиолдолд кофе шоптой нөгөө хэрэглээ өргөн болчих. Convenience гэдэг чинь те. Хүмүүс их ойртоод аятайхан л болцсон шүү дээ. Ядангуй хүүхд залуучууд их дуртай л шүү дээ. Тэгээ яг бас нөгөө одоо энэ завгүй тэгээ энэ ачаалттай нийгэмд бол бас тэр хэрэглэж ирсэн. Тус нэмэр болчихлоо. Тийм баг. Өнөөдрийн амьдралыг хэмнэлцээд шал өөрчлөлтөө шүү дээ. Дандаа амжихгүй яарсан. Тэгээ хэзээ яаж юм амжуулах вэ гэсэн хүмүүс болчихсон шүү дээ. Тэгээ хүүхдэн ч гэсэн аюу их завгүй. Тий. Амьдрал их өөр болчихлоо шүү дээ. Бидний жоохон бизнес. За хоёул буцаад нөгөө нэг гоё ярьжсэн яриа руу орё. Тэгэхээр би зүгээр шууд надаа юу гэж ойлголт төрөөд байна гэхээр тухайн 90 онд те. Цөөхөн бас англитай хүмүүс цөөхөн байсан баг шүү. Тийм ээ. Гэхдээ яг намайг төгсөж явах үе яг нэг тийм бүр ингэ давлгаалаад бүгдээрээ олон улсын харилцаа руу, англи хэл рүү, гадаад хэл рүү ордог нэг тийм үе байсан. Тэгээ бараг л ангиараа л олон улсын харилцаа руу орчих шахаад тийм. Хэлээсэн юм байна. Би 23 дугаар сургууль төгссөн л дээ. 23 дугаар сургууль Орос Сэдний гүнзгийр сургуультай сургууль шүү дээ. Орос багш нартай. Бид нар 8 дугаар анги хүртэл Орос багштай явсан. Тэгээ 8 дугаар ангид яг 90 он болоод тэгээд 90-91 онд шилжих тэр шинжлэлээр ерөөсөө Орос багш нар баг нэг өдөр л бүгд яваад гисэн. Тэгэл гинт бид нар Монгол багш нартай үлдсэн. Тэгээ гэхдээ бид нарт Орос хэлдээ суурь сайн тавигдсан. Тэгээ бид нар
23 ер нь анги дөрвөлт нэлээд их штэ. 42 хүүхднүүд дундчаар дандаа явдаг. Тэгээд өстой хэдүүлээ төгслөө санахгүй байна. 9 10 дугаар ангид нэг холиод математикийн анги, нийгмийн анги, жирийн анги гэдэг нэг 3 анги хуваагдсан байхгүй. Тэгээд нийгмийн ангид ирсэн. Орос хэлний суурьтай байсан бол мэдээж тэр бол түвшинц болсон баг. Юу нь болохоор их сургууль нь болохоор хэдүүлээ англи хэл. Ангидаа юу? Тий, олон улсынх нь. Олон улсын таних ч 24 хүн байлуу. Ойролцоо тиймэрхүү. 24. Нэршил нь юу гэж явна гэсэн бэ? Олон улсын. Олон улсын харилцааны ажилтан гэж. Ажилтан гэдэг үгээр диплом дээр байдгийг. Ааха. 20 тэгэхээр ч бас цөөнгөө шүү дээ, тий? Чиний тэр үед бол цөөнгөд орох уу? Баярлалаа. Энэ жижигэн цайна тий. За сүлж юмстэй цагс. За ойлын цэцлэгэт гэн авч. Зур. Та юу хэлсэн бэ? Таних баг ихчийн цай баг юутай хаа тий? Сахаргүй уучж болохоор хаа тий? Тий. Жохоо эсэлцэн юу ч гэсэн авчтэй бас уучдгаа болж. За окей. За гарцгаая. Тэгвэл 20 хэдүүлээ гэхэлэр чи бас олоолаа. Би нөгөө нэг 90 онд гэхэлэр нэлийн цөөхүүлээ хийсэн болоо гэж бодохгүй юу? Тухайн үед ч юм бол тэр англи хэлний анги бас хамгийн олон хүүхдтэй байдаг. Ааха. Тий. Бас яг ингээд бүх нийтээр сонирхож эхэлжсэн. Ашиг тусын тий гадаад хэл сурмаар байсан тийм үе болж таарлаа шүү дээ. Яг хэрэгцээнд бий болсон үе. Тэгээд гэхдээ одоо бодоход англи хэлийг хүмүүс өнөөдөр бол бие даад сураад мэрэгчлээ эзэмшиж штэ. Тэгээд бас тэр үедээ бас олныг дагаад дээрэс нь яг ер нь хэлний сонирхолтой л да. Тэгэл орсон баг. Гэтэ одоо бодоход илүү нарийн мэрэгчлээ эзэмших хэрэгтэй байсан гэж магадгүй. За он цаг хугацааны товчоноос харж үзэх юм бол энэ бол 2000-аад он тий 2001 онд Эрдэнэт явчлаа. Эрдэнэт явсан. За Эрдэнэтэд хичнээн жил амьдрваа ерөнхий шууд яриул. Энд манай нөхөр Эрдэнэтийн гогт хуулийн хилцэнд ажиллах гэж яваад. Тэгээд би дагаж явахдаа бас зүгээр суултаа нэршгээд ажил хайгаад номын төв гэд байдгийг Эрдэнэт хотын номын төв гэдэг. Тэрлөө яваад очисан харин тэнд яг нэг төсөл эхэлжсэн. Нээлттэй нийгэм хөрөлнгийн нөгөө миний ажиллаж исэн. Тэр нь болохоор яг англи хэлний төсөл байсан юм аа. Хүүхдүүдэд англи хэл сургах, англи хэлний номын сан үүсгэх гэсэн. Яг тэн дээр нь таарад тэгээд хагасчд орчим тэндээ ажиллаад тэгтэл манай нөхөр бас Америкт сурах болоод тэгээ явах болонгууд нь би тэнд ганцаараа байлтай буцаж ирээд тэгээ 2002 онд хүүгээ төрүүлсэн ба. Тийм. Тэгээд хүүтэйгээ залгсан. Тэгэхээр одоо бол хүү төрөөд би бол мдэггүй сая анх удаа уулзаад танаас ер нь хэдэн мэдээлэл авчлаа. Тэгээд жоохон эвгүй санагч магадгүй ч гэсэн шууд зүгээр асуувал ярилцаад явчих нь зөв болов гэж бодож байна. Тэгэхээр хүн нь бол аутизмтай. Тий. Болж таарлаа шүү дээ. 2002 онд. Тий. Би яг зүгээр одоогийн тантай уулзснаас одоо хүртэл ингээд мэдээлэл цуглуулаа явлаа шүү дээ. За энэ мэдрэмжээр бол таныг нэлээд айгу ийм нээлттэй сэтгэлгээтэй төрлийн үеийн болов гэж харлаа. Нөхөр ч гэсэн магадгүй тий. Яаж л хэл бол соёл байдаг өөрөө. Тий. Хэл чи өөрөө соёл байдаг. Тэгээ хоёулаа ер нь тэр англи хэл, Америк энэ төр гээд яриад байхлаар бас тухайн үе тий 90-ад он тэгээд дөнгөж 2000 он гарч шít. Гэтэл бол хамаагүй нээлттэйсэн баг. Та хоёрын бас нэг юмд хандж байгаа хандлага нь арай задгаа байсан юм болов уу гэж зөвөр төсөөлж байна. Тэгээд ийм хүмүүс ээж аав нар тий анхны хүүхэд нь аутизмтай ингээд төрж байгаа тухайд ер нь яаж исэн анх энэ талаар хэр ойлголттой байв тий. Тэгээд аутизмын онцлог бол 2-4 наснда аутизмтэй гэдгийг мэддэг. Тэгэхээр төрөнгүүт нь бол аутизмтай хүүхд төрчлөө гэж мэдэхгүй шүү дээ. Тэгээд хөөхөн нийтдээ хүн л байгаа юм чи. Тий. Тэгээд манай хөвч марзан шар гэл манай гэрийнхэн тэгдэг. Байж байгаа нөх марзан тэгээд шар хөхөд.
Тэгээд 2006 онд аутизмтэй гэдгийг мэдсэн л дээ. 2006 гэхээр 4 настай. 4 наст тийм байна. хүрэхин өмнөхөн. Яаж мэдсэн бэ гэхээр манай хүүхэд бол өндөр чадвартай аутизм гэдэг албасны онш биш л дээ. Гэхдээ өндөр чадвартай гэдэг ийм үгээр бас тодорхойлж хэлээд идэг тийм төрлийн аутизм баггүй. За. Тэгэхээр энэ нь яадаг вэ гэхээр хэл ярианы хөгжил харьцангуй тэгж бүр их хоцордгоо. Гайгүй үг хэлээд явцдаг. 4 настайд бол хэлд орсон байсан уу? Хэлд орсон. Гэхдээ дараа нь бодоод үзэхэд тэр өвөрмөц хэл байсан байлээ. Тий, юм нэрлдэг. Хэрэглээ гэх юм уу, хүнтэй харилцдаг тэр хэл нь сул хөгжсөн байт юм байна. Тэгээд 2006 онд интернет ухаад цэцэрлэгт 1 жил явсны дараа хүүхдэд гарсан акцийг бодоод үзэхэд ангийн хүүхдтэй нь харьцуулаад үзэхэд анх намар уйлаад дасаж ядчихсан хүүхдүүд хавар бол бүгд найзтай болцсон тэр цэцэрлэгтээ дасцсан байгаа байхгүй. Тэгэхэд манай хүүхд хийгээгүй гэж байгаа. Багшийн өвөр дээр сууж л байдаг асрагч багшийн. Тэгээд нөгөө ангийнхнтайгаа огт харьцдаггүй. Өрөөсөө нийгэмшээгүй. Бүтэн жил болоход нийгэмшээгүй байна гэж арай л баймааргүй юм. Гэж тохио авсан юм тий. Тэгээд интернетээс ухаад үзэхэд аутизм шинж тэмдгүүд гэдэг уншихаар тална гэж байгаа. Тэгэн гут хэлэрсэ за энэ нэг аутизм болоод явчлаа гэд. Гэхдээ өмнө нь 1 дохио авсан байсан. Тэр нь юу гэвэл нэг мэдрэлийн эмчт үзүүлсэн юм байгаа. Тэгээд мэдрэлийн эмч маань угнаа эмч гээд ихний ласын олон жил ажилласан туршлагатай эмч гэдэг юм аа. Тэгээд угнаа эмч харин аутизм биш байгаа гэж нэг дуурсан. Тэгээд би тэгэд тэрэнд 3 нас жоох өнгөрч яхад нь. Тэгэхээр бид нар нэлээд эмчээр яваад үзсэн чинь зүгээр та нар хитрхээ бүүцэлээд хитрхээ их юм хүлээгээд энэ хүүхдээс 3 настай хүүхдээс гээд яас дээрээс тэгээд муу юм битгий бод гэлсэн үү. Тийм шүү дээ. Тэгээ хүн ер нь сонсохыг хүссэн тэр үгэндээ илүү итгэлэг шүү дээ. Ер нь хүний ярианууд сонсож байгаа л итгэмээр байгаа үгээ яг дагаад итгэмээргүй байгаа үгээ буруу гэж бодчихдаг шүү дээ. Тэгэхээр цаатлын мэдээлэл яаж ирж байгаа нь их чухал биш бас өөрөө юу хүлээж байгаас маш их шалтгаалдаг. Гэтэл бол нөгөө нэг маш олон та интернетээр хаагаад үзвэл маш олон симптом гэж ярьдаг тийм шинж тэмдгүүд ингээ байдаг. Тэгээ шинж тэмдгүүд нь бол магадгүй дийлэнх юм уу нилээдгүй матч хийж одоо таарч ирсэн биз дээ тийм. Тэгээд мөнч болоод явчлаа. Тэгээд эргэлзээгүй л дээ тэн дээр биш байхаа гэж бодоагүй л дээ тэр чинь. Нилээ анх эмчид үзүүлснээс хойш нилээ удсан ч байсан гэсэн. Тэгээд нөхөрлөгөө хэлээл тэгэл энэ дэр л ястаа өөрийн чи хэлээд байгаа нээлттэй тал гарч ирсэн байж магадгүй. Тэрнээс би тийм нээлттэй юм шиг л дээ. Тий. Тэгэл битгаар шууд хүлээж аваад хоёул одоо яах вэ гэл. Тэгэл эмээ өвөөд нь хэлээл эмээ өвөөнөр ч гэсэн шууд хүлээж аваад нэрээ тийм байна да. Ялгаатай л байгаа даа гэх тий. Тэгэл одоо юу хийх вэ гэдэг рүү л орсон. Тэг харьцангуй би бусад ээж аваагаа бол тэгж удаан одоо гонёглж гэх юм уу стресстэж байгаагүй. Тэр нэг их эртнээс жоохон гадарлаад байсантай холбоотой байна л да. Тэгээ гадарлаж исэн юм болоод яваал тэгэл илүү баг зам нь тодорхой болол тий. Хөдлөх хэрэгтэй юм байна. Хийх хэрэгтэй юм байна ямар нэг юм гэдгээ бодоод яваад эхэлчихээр нэг шууд хөнгөрөө явчихдаг юм билээ. Тий. Тэгэл 4 насн дээр ер нь аутизмтэй гэдэг нь тодорхойлсон гэх үү. Яг зөв ер нь судлаад үзэхлээр олон улсдаач дээр тэгээ одоо манай дээр бас Монгол дээр байгаа мэдээллүүд дээр ч гэсэн ингээ харахаар ерөөсөн нэг зүйл бол гарцаагүй үнэ. Тэрний юу гэхээр хүлээн зөвшөөрөх. Тэгээ тэр нь аль болох эрт тий байж ич үр дүнтэй. Нөгөө тодорхой хэмжээнд ахиц гаргана одоо тэр медитейшн ч байд юм уу ингээл дасгал хөдөлгөөн одоо өөрийг нь ойлгож ингэж илүү анхаарал хандуулах ч байд юм уу. Ийм юмнууд аль болох эрт эхлэгдсэн маа хөгжилт нь илүү сайн гэдэг. Тэгэд угаасаа ч харахгүй хүүхд бол өөрөө
нөгөө бага насндаа маш их сурах одоо нөгөө нэг чадвах нь өндөр хүлээж авах нь тийм. нөгөө зарим тохиолдолд бол Японы нөгөө алдартай нөгөө зохиолч бичсэн байдаг шүү дээ. Нөгөө 3 нас хүрэхэд хитрхи оройтно гээл те. Одоо тэр яг гоо зүгээр нэг талаас нь хараад байж болохгүй ч гэсэн нөгөө талаас нь харахад бол тухайн үед бол хүүхд асар хурдтай юм би сурдаг байх нэ ч гэдэг юм уу те. Тэр үүднээс нь бол тэгж ойлгодог. Тэгэхээр та хоёр маань бол те аав ээж нь бол харцангуй эрт бол өөрсдийн боломжийн хүрээнд хүлээн зөвшөөрөөд ингээ авцсан байна. Тэгээ хүлээн зөвшөөрөх айл болгонд өөрлөлтөө. Тэгэхээр би өөрөө бас олон жил явж иж бас айл болго өөр идэм байна. Хүн болгон өөр идэм байна. Гэр бүл болгон өөр идэм байна. Хажуунаас нөлөөлөх эмээ өвөнөр ч юм уу найз нөхөр ч юм уу. Зүгээр л байна штэ. Зүгээр байгаа хүүхдийг яах гээд ингээд заавал хүчин зовлонтой болох гээд байгаа гэсэн маягаар хилүүлээд байгаа хүн хүлээн зөвшөөрөх гэж бодно. Тэгэл байх. Мөнгөд бодсон ч гэсэн өөрөө яг биш байгаасаа гэж бас бодно үстэй. Тайвшрах хүртэл хугацаа чинь хүн болгонд өөр идэм билээ. Надтай адилхан байх ерөөсөө албагүй. Тэгээд тэн дээр бас хүүхдийн тэр эрт үеийн хөгжил гэдгийг яг дандаа онцолж ярьдаг л да ялангуяа хөгжлийн бэрхшээл дээр аль болох эрт байх тусам 0-5 наснаас ч юм уу хүүхдийн тарих бүрэлдэж явах үед онцгой бүрлдэх бишээ тарих хөгжиж явах үед те бичмтэй хөгжиж явах үед онцгой сайн хүүхдтэй ажиллах ёстой гэд. Тэр үнэн л дээ. Гэхдээ бас нөгөө талаас 0-5 наснд ялангуяа аутизм чи сүүлдээ онцлогдож штэ дүүртэй гэдэг чи одоо нөгөө тавчин боллоо штэ. Өчрөө олох гэсэрэт 5 наснд болох гэдэг штэ. Тэгэхээр бас тийм байх албагүй юм байлээ л дээ. Хүн насаараа л сүлдэх юм лээ. Тэгэхээр бас сэтгэлээр унсны хэрэггүй гэж хэлмээр мэлээж аваад өө би хоцорчвуу, манай хүүхэд хоцорчвуу гэх юм байхгүй. Сэтгэлээр унах гэсэнс буюу чинь энэ бас нөгөө нэг жоохон буруу ойлголт юу гэдгийг нийгэмд явчих гад байдаг нь. Аутизмыг болохоор ингээд яг хөө мэдээж эмгэг гэл тодорхойлжлаа юм л да тийм. Гэхдээ эн чинь бол аутизмтай хүн бол цоо эрүүл ухаантай, эрүүл сарвал тийм үстэй. Эн чинь аутизм дотор олон янз. Оюуны бэрхшээл гэх юм уу да тийм. Оюуны хоцрогдолтой бол нэг 30 хэдэн хүн бол байгаа. Тий. Тэгээд IQ-гээр хэмжих юм бол IQ гэдэг чинь бас өөр штэ. IQ-гээр хэмжих юм бол зарим аутизмтай хүн нэлээд өндөр чадвартай ч гэдэг. Яг зөв. 100-аас ч илүү тий. Одоо дундаж IQ 100 гэж байгаа штэ. Тэрнээс ч илүү байна. Гэхдээ IQ-гаар тэгэхээр аутизм хэмждэггүй. Аутизмтай хүн IQ өндөрч хүч магадгүй дагаварч хүч болно. Ер нь 70-аас доош байх юм бол оюуны хоцрогдол гэж явж байгаа шүү дээ. 70%-аас доош. Тэгэхээр тийм хүүхдүүд бол байгаа. Тэгэхээр бас нэг одоо өрөөсгөл ойлголт гэх юм. Аутизм чи ерөөсө гоц ухаантай, онцгой чадвартай гэсэн ийм ойлголт бас байгаа гэдэг. Тэгэхээр тийм бас биш. Аутизм ялангуяа сүүлийн үед аутизм хүрээний эмгэг гэдэг албан ёсны нэршилний том үг болсон. Тэгээ хүрээний эмгэг гэдэг утга нь их өргөн хүрээнд байдаг. Аутизмтай хүмүүс дотор маш олон янз байдаг. Тэгэхээр хүнд хэлбэрийн классик аутизм гэж үүдээ. Цугтаг аутизм гэдэг. Энэ бол Америкийн англиараа 3 дугаар түвшин гэдэг байхгүй юу? Энэ түвшингийн аутизм бол нөгөө хүнд нь байхгүй юу? Энэ дээр оюуны хоцрогдол явна. Сурахын суралцсан бэрхшээл нэлээд хүнд гарч ирнэ. Тэгээд нэг дунд зэргийн гэх юм уу та тий. Тэр нь 2 дугаар түвшин. Тэгээд 1 дугаар түвшин болохоор чинь суралцсан бэрхшээл бараг байхгүй. Ер нь бол их өндөр чадвартай сурах. Хэл ярианы бэрхшээлгүй. Эсвэл хэл ярианы ярьдаг гэхдээ аутизмтай хүний тарихаар сэтгэж ярина штэ. Тэргээр аутизмтай болчдөг ийм хүмүүс идэг байхгүй. Тэгэхээр аутизмын нэг хэцүү юм нь шалтгаан тодорхойг байгаа. Дээрэс нь одоо эмчлэх тийм
аутизмыг яг эмчилдэг юм гэж байхгүй байгаа. Юм гэж байхгүй. Арга гэж байхгүй. Тэгэхээр яг ийм тодорхойгүй юм дэр чинь яриа их үүсдэг юм. Тэгдэг гин, ингэдэг гин. Тэрнээс болдог гин. Ингэчүүл гайгүй болдог гин гэл тэ. Тийм ярианууд маш их хүчтэй явд юм. Ер нь бас анагаах ухаанд ч гэсэн тодорхой болцсон байгаа өвчин. Яг олон улсын стандарт эмчилгээ тогтцсон байгаа, батлагдсан ийм өвчин дээр хүртэл өөр эмчилгээ яригдчихдаг шүү дээ. Ингүүл одоо хавдар идэгдэг гин гэдэг ч юм уу тий. Яг тэрэн шиг аутизм дээр ярина. Тэгээ бүр ихээр ярина. Энэ бас сүүлийн үеийн ялангуяа манай нийгэмд бас манай холбооны өмнө ч гэсэн тулгараад байгаа асуудал болчиход байгаа. Цуу ярианы төвшнгөөс эхлээд зарим интервенцүүд бол яг манай интервенц бол хамгийн сайн. Энэ л ёстой унших юм бол яг л манай хүүхдийг илгээх гэдэг юм. Сонсогч хуцаар бичдэг. Хүүхүүд оруулсан байдаг тий. Хүүнийг бол маш сайн итгүүлдэг. Тэр тийм ярианууд маш хүчтэй явхаар тэмцэхэд их хэцүү юм байна. Энд чинь хүн нөгөө яста хүссэн юмдаа итгэх гэдэг. Сонсохыг хүссэн тэр эмчилгээний тухай үг сонсогдохоор ч бас их хүчтэй итгэдэм л да. Тэгээ бас итгэл найдварыг бас унтрааж өгдөг. Тийм. Тийм асуудал сүүлийн их хүчтэй болоод байгаа. За хоёлоо эргээд нөгөө юу руугаа оръё. 2004 он руугаа яваад очие. 6 он уу? 6 он руу. Тий. Та бол түрүүн хоёлоо бас нэг дуртахгүй өнгөрөө явцсан зүйл нь бол энэ жил танаа Монголын аутизмын холбооны 10 жил. Тэгэхээр чи 14 онд. Тий. 14 оны хэдэн сарын? 1-р сард байгаль. 1-р сард. Албан ёсоор цаасан дээр бол. За 4 онд хүүгээ мэдлээ. 10 жилийн. Тэгээ 8 жилийн дараа 6 онд мэдсэн. Юу лээ? 6 онд мэдсэн тий. Би бас энэ фактд тоонууд дээр наашлаа шээ. Фактд дуртай хүн байхгүй. Тэгээ энэ бас надад бас аутизмын шинж байдаг байх гэж ярьдیں۔ Энэ нээлттэй бид нар 6 онд юу байлаа? 6 оноос 14 он одоо өнгөрөөлөө гэх юм уу тий. 8 жилийн туршлага хийлээ. Тэгээд холбоогоо байгууллаа. За 6 онд ер нь нөхцөл байдал ямар байсан? 6 оны байдал 6 онд аутизм гэдэг үгийг ганц хоёр үг хүн гэхдээ мэдчихсэн гэж бас хэлж болно. Хаана мэдчихсэн? Ер нь бол ойлголт маш муу байсан уу? Маш муу байсан. Гадуур бол байхгүй. Тэгэхээр зөвхөн мэрэгчлийнхэн дотор ганц хоёр хүн мэддэг байсан. Тэгэхээр чин тий. Нэг овор ойлголт шүү дээ тий. Тий, ер нь нийгэм дотор бол ер нь мэдэхгүй. Аутизмтай байсан ч түүнийг мэдэхгүй л явж байгаа гэсэн үг шүү дээ. Байж болно. Буруу уншлагдаж бас болох. Тийм магадлал бас байсан байхгүй юу? Түүнээс аутизм тухайд байгаагүй юу гэвэл үгүй шүү дээ. Байж л байсан. Энийг бас аюу том судалгаа бас дутагтаад байгаа юм. Тий, ямар ч гэсэн 6 онд бол анх надад тэр мэдрэлийн эмч аутизм юм биш үү гэж хэлж байгаа гэдэг чинь тэр эмч бас тодорхой юм сонсцсон. Мэдж байгаа хүн ярьж байгаа зү. Тэгээд дахиад сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмчтэр очиход бас аутизм гэж тодорхой хэмжээнд мэдчихсэн. Тэгээд манай хүүхдийг биш байна гэж хэлжсэн нь болохоор сайн ажиглаа гэхдээ ер нь бол биш ээ гэж бодож ийн гэхэд тэр хүн бас тодорхой хэмжээнд аутизмын шинж тэмдгүүдийг ойлголт байсан болоод бас тэгж ярьсан байгаа шүү дээ. Нийгэм дотор бол байгаагүй л дээ. Тэр үед чинь барууны киноноос гэвэл борооны хүн гэдэг кино байдаг. Том Круз, Дастин Хоффман хоёрын тоглосон кино байдаг да. Тэр кино ер нь аутизмыг нэлээд хүчтэй харуулсан. Илүү сонгодог тал руугаа аутизмыг харуулсан юм кино байдаг. Тэр киног би өмнө нь үзчихсэн. Тэн дээр аутизм гэдэг би өөрөө нэг сонссон гэсэн. Тиймэрхүү хэмжээнд л байсан. 2006 оны хувьд бол нийт олонд бол хэлбэл заавал тайлбарлах хэрэгтэй болно. Тэгээд яг аутизмтай гэдгийг мэдсэний дараа 5 настайд нэг эмнэлэгт ихсэн юм байна. Эмнэлэгт ихтэйд чинь 2007 он байсан юм байна л та.
Тэгээд хүүтэйгээ нэг улсын эмнэлэгт хэвтээд тэгээд хүлээ авах дээр нэг шөнө очдөг штэ. Стори энэ төр бичүүлээд тэгээд хахад манай хүүхд ингээд аутизмтай маа гэдэгт юу хэлээ наадах чи ингээд тэгээд нэлээд удаа надаар яриулжсэн. Тэр ийж өнөөдөр л аутизмтай хүүхдүүд эмчнэр дээр мэдээ орж ирж байгаа хэл та. Тэгээд бид нар өөрчлөснөө ч гэсэн сайн мэдэхгүйгээс болоод бас хүүхдээ нэлээ хэлмэгдүүлчихсэн гэх юм да. Тийм байдал бас одоо бодохоор байсан юм лээ. Жишээлбэл эмчид үзүүлэхэд за танаа хүүхэд ерөөсөө өгөнд орохгүй нэг сайн алгадад авчиж уйлуулаад ингээд дураар нь байлгаад ах гэдэг ч юм уу. Эсвэл ингээд сайн бариар одоо тарилаа шүү гэхээр би үгүй энэ барьж дийлдэхгүй хүүхэд энэ бол бүр онцгой хөтлөн гэхээр хүүхдэд дийлдэхгүй ээж гэж хаах уу? Юу яриад байгаа ингээд тэгээд яачих жишээ нь зөөлтөд тань гэсэн. Тий. Тэгэхээр нэрээ тэгж байгаа юм болов гэж бодогдсон шүү дээ. Эмч тэгж хэлэхээр тэгээд аутизмтэй тийм мэдсэний дараа бол эмчийн өөдөөс бас хэлдэг болсон. Энэ бол аутизм. Та ингээ юу мэддэг болоод ингээ намайг загинж байгаа юм тий. Ингээд тэгэхээр бас дугаарлна л да. Тэгэхээр эмч сувлагч нарын дунд ойлголт тэр үед бол нэлээд бага байсан. Одоо бол харин шал өөр болсон. Одоо руу шууд ороод ирчих юм. Тэгээ хоёлоо ийшээгээ хараад явчих юм уу? Энэ салхин энэ талаас нэлээд байгаад тах шиг. Тэгээд тавтай бас яриагаа илүү тод сонсуулах үүднээс цаанаасаа та нэг сайхан уугаад. Тэгээ. Амин нэлээ. Яш царайт. Хатлан л яриулах гэдэг одоо бэлдээд байгаа юм уу та. Энэ юмудаа цөхрөө хийчих. Тийхөө. Түрүүнд нөгөө одоо бид нэг цаг зураач. Энэ эдний юу нь яасан хөөрхөн болсон юм нараа. Монгол тэр нэг кофе шопор нөх ордохгүй анзаарахгүй шүү дээ. хөөрхөн болсон. Тийм үү. Энэ чинь баатрууд шүү дээ, тий? Тийм энэ Монгол юм аа шингээч. Бар байна. Дубаага байна. Янзаар багш. Тухайн үед бол та мөс саглал явж исэн байж тээ. Ер нь бол Тийм ганц бий биш. Тэр үед хит хитэн айлууд байсан. Гэхдээ тэр хүмүүс болохоор тусдаа өөр өөрийнхөө явж исэн хүмүүс байгаа байхгүй. Тэгээд 2014 онд бид нар холбоог байгуулахын тулд ингээд зар тавьж исэн. Нэг ээжтэй танилцуулаад намайг та тэгэхээр 14 онд бол алужааны нэлээд хүрээлт болсон байсан гэсэн үг үү? хүрээлгүй. Ерөөсөө ингээд ганцаараа ганцаараа л явж ингээд байсан. тэнд ингээд аутизмтайгаа хүүтэйгээ тий ингээд ажиллах хэрэгтэй ингэх бах гэл ингээд юм хүм уншаал. Тэгэл өөрийнхөө ухаанаараа тэнд уруу зүв юм хийгээл явж исэн. Тэнд бас нэг ээж тэгэл явж байгаа тий. Өөр нэг газар бас нэг ээж тэгэл явж исэн. Нийлья гэж. Гэтэ би бие бараг сайн танихгүй. Нэг л хүүхдийг би бараг сураг мэддэг. Тэгэл хоорондоо бол яг хамтраад хийсэн юм байхгүй өөр өөрийнхөө хүүхдтэйгээ л нуцалтад байжсэн. Гэж тэр 14 онд 13 оны сүүлээр би Таиланд улсад байсан юм. За. Яг тэнд хүүгээ бид нар бас сургаж ирсэн. За. Тэнд яваад очисон шалтгаан гэвэл бас манай хүүхэд. Манай хүүхэд сургуульд явсан зам нь их урт удаан л да. Тэр бол баг тусдаа дахиад нэг яриа болох бах. Анх цэцэрлэгт бол 3 настайд ороод тэгээд эрдэнэ цэцэрлэгт яваад энэ болохоо байлаа гэж жилийн ингээд мэдчихлээ шүү дээ. Тэгээд нэг жил тусгай цэцэрлэгт явсан юм. Сургалтын төвд. Онцгой хүүхдийн хөгжлийн төв гэдэг Ватиканы сүмийн дэргэдэг солонгот төв гэж үйтэй. Тэнд нэг жил яваад тэнд нэлээ юм учир начраа олоод тентхийн багш нар ч надад зал чиглүүлээд би ч гэсэн ер нь хөгжлийн бэрхшээл гэдэг тэр салбарт орж ирсэн гэхүүтэй. Илүү хүлээн зөвшөөрөх тэр сэтгэлгээ бас тархинд бууж эхэлж байгаа шүү дээ. Тийм төвд хүүхдээ явуулж байгаа хөнгөдөг чинь. Тэгээд тэн дээр нэлээд хүүхэд маань хөгжсөн. Тэгээ буцаж эрдэнэ цэцэрлэгт оруулаад. Гэтэл нөгөө аутизм дээр бас нэг дагалдах шинж тэмдэг бас байдаг нь юу вэ? Мэдрэхүн хит мэдрэг юм уу? Дутуу мэдрэг тийм байдал байдаг. Тэгэхээр манай хүүхдээ хөдөл юм. Хит мэдрэг байдлыг сонсгол дээр байдаг. Амт өгнөр дээр байдаг. Тэгэхээр сонсох дээр хөгжим ингээд хүүхдийн дууг ингээд дахин цэцэрлэг сонсох шүү дээ. Тэрийг сонсоод
манай хүүхэд стресстэй болоод тэгээд цэцэрлэгээс нь гаргаж исэн. Тэгээд гэрийн сургалт руу шилжүүлээд тэгэл гэрээрээ сургаж бас болох юм биш тэгээд тэр жил тэгээд 6 нас хүрч байгаа. 6 нас хүрэхэд тэр жил яг 6 наснуудыг авч эхэлсэн. 12 жил рүү шилжээд тэгээд би ерөөсөө хааж бүртгүүлээгүй. 6 настай хүүхдүүд донд орно гэхээр ерөөсөө санаанд буухгүй байгаа. Тэгээд эрдийн цэцэрлэгт 5 настайд нь хуучин цэцэрлэгт нь өгөхөөс өмнө жоохон ганцаарчсан ажиллагаа илүү тулж ажилладаг Монтессори цэцэрлэг зар хараад тэнд очиод ингээд бүх үннээ хэлээд ингээд багш нь bijсэн. Ингээд аутизмтай хүүхд юм аа. Гэхдээ нэг жил саяхан тусгай сургалтын төвд явсан. Энд ингээд нэлээд хөгжсөн. Нэлээд олон юм чаддаг, чадварлаг юм хүүхд байгаа. Тэгээд манай хүүхдийг аваач. Тэгээд нөгөө тгийгээд тэр цэцэрлэгийн багш нь зөвшөөрөөд тэгээд бид нар цэцэрлэгийнхаа бэлтгэлийг хангаад унтлагын хувцас таавчгийг аваад ингээд дэлгүүрт хүүтэйгээ хоёулаа явж итэл над руу тустаад танаа хүүхдийг авахгүй. Аутизмтай юм байна. Манай захирал авахгүй гэж ингээд нөгөө багш маань тустаад тэгээд намайг бүр загинлаа. Яагаад чи аавна гэж хэлчихэж байгаа юм. Та нар өөрснөө ажиллаж чадахгүй ижиж яаж тэр хүүхдийг аавна гэж бодсон юм гэж ингээд яг энэ ингээд л хамгийн анх тэр гадуурхал ялгуурлал те тэгээд сургууль боловсролд хамруулахгүй гэсэн тийм татгалцсан үгийг анх удаа сонссон тэр. Тий. Тэр ер нь амьдралд нэг цөөхөө нэг бүр нэг ингээд даун болцсон өдрүүд идэг штэ. Тий. Яг тийм өдрүүдийн нэг байхгүй. Тэр өдөр ингээд ерөөсөө хоолгоор хоол орох болчихж байгаа байхгүй. Тий. Тэгээд хамгийн чинь хайртай дотны чухал. Тий. Тэгэхээр өөрт гадуурхалт ирэхээс муухай зүтэй. Тий. Тэгээд тэнт чин хүмүүс ингээ хүүхдийнхээ ирээдүг ингээд төсөөлөд байж итэл бидний ирээдүг шууд бүрхэг болоо явчихж байгаа. Тэгээд тэр хамгийн анх ер нь бол боловсрал хүлээж авахгүй гэдэг хариу авснаас хойш 6 нас хүрэхэд нь энэ сургууль бас авахгүй юм байна гэд авдагчгүй байсан. Тэгээд ерөөсөө гэрээрээ сургая гэд. Тэгээд 1-р ангийн сурах хичээг аваад Монгол хэл математикийн энэ хоёр эрдэм хүний мэдэх ёстой суур мэдлэг бусдын ч яах вэ гэл. Тэгэл тэрүүгээр хичээлээ. Хөвгтөө заанаа тэр чинь. Тэгээд тэн дээр чинь бас зарим юм алгацсан тохируулга бас хийн штэ. Жишээлбэл монгол хэл ихт чинь зүр цэцэн үг маш их байдаг. Аутизмтай хүүхдийн тархины онцлог их өөр штэ. Төсвөлэн бодох ялангуяа хийсвэрлэх чадвар султай байдаг. Тэгэхээр онцгой зүр цэцэн үг бол хийсвэрлэл штэ. Манай хүүхд хүлээж авах ойлгох болоогүй байхгүй. Тэгэхээр тиймэрхүү юм жишээлбэл алгасаа явах жишээний зарим юм зурж үзүүлэх жишээний. Гэх мэтлээ ингээд явж хагаад эхний 3 жилийг тэгж өнгөрөөсөн юм байна. Тэгж байжгаад за одоо ер нь сургуульд оруулах гэд үзьгээд. Тэгээд нэг танил хүнээ бас тодорхой хэмжээнд танил хүнэл бараадж байгаа шүү дээ. Тэгээд нэг хувийн жижиг сургуульд оруулах гэд яриад. Гэхдээ ер нь би оншоо хэлэх юм бол шууд үгүй гэх юм байна. Гэт ер нь ийм хөгжлийн юм онцлогтой хүн байгаа л гэдэг талаас нь хэлээд. Энэ жоохон бас нуус хийх гэдэг шүү дээ. Тэгээд өнөөдөр эцэг эхчүүд ч гэсэн нууж байгаа тохиолдол маш их байдаг. Орцон хойно багш нар ингээд таниад идэг хүүхдийг аутизмтэй гэдгийг заримдаа бурууч танил та. Гэхдээ зөв таниад ээж аавд нь хэлэх гэхээр үгүй манай хүүхд биш гэд ингээд хүлээж авахгүй байгаа явдал бол ерөөсөө л би ялгуурлан гадуурхалтай л холбоотой гэж боддог. Миний хүүхдийг ялгуурчгүй гадуурхчихгүй гэсэнтэй л нууж байгаа. Хэрвээ ийм байх тусам миний хүүхдэд илүү их тусламж ирнэ, дэмжлэг ирнэ гэж бодсон бол харин ч бүр хэлээ шүү дээ, тийм ээ. Тийм. Тэгээд тэр сургуульд оруулаад нэг 2-7 хоног л явуулсан. 2-7 хоногт бол яг үнэндээ би өөрөө их ятарсан. Тэр чинь маш их стресстэй. Яагаад гэвэл танаа хүүхэд тэглээ өнөөдөр танаа хүүхэд инглээ гэд өдөр болгон нэг гомдолтой.
үдээсээ үдэж чаддгүй маань ханаа хөхөд бичгийн хэлбэр нэг муухай байна. Хичээл дээр хажуу талынхаа хүүхдүүд их саадуулж байна гэх мэтлээ ингээд байнгын юм одоо шүүмж гэж хэлэхэд хаашийн зүгээр багшийн нэг хэлдэг үгнүүд үү шүү дээ. Гэхдээ тэр нь бүр байнга бахаар хүн их ядардаг юм ба штэ. Тэгээ хүүхдээ бас хүчилдэм байна. Миний хүү бити тэгээрээ тэхгүй байх хичээгээрээ гэд явуулдаг. Тэр яаж байх вэ тий? Тэгээд нэг 3 хоног явсны дараа тэр сургууль бас за ер нь тусгаатай явна уу гэж хэлсэн байхгүй юу? Тэгэхээр хоёр дахь удаага дахиад гадуурхлын ус уссан. Тий. Тэгэхэд за ер нь танаа хүүхд бол тусгаагийн л хүүхд байна. Тусгаадаа л явуул гэд захирлан гарч ирээд тэгж хэллээ. Тэгсэн чинь манай хүүхэд яг хажууд зогсож байгаа. Хайлаа энэ талаараа ч. Уйлаад ээж би сургуульд явмаар гэж тэгээд би гэртээ дахиж сурмааргүй ингээд. Тэгм айгу яасан л та. Ямарсан. Өөрөө нөгөө одоо нөгөө хүн дээр тусгаж. Өөрөө маш хүн дээр тий. Тэгэн гут нөгөө захирал бас эвгүй болсон уу яасан. За ямар ч гэсэн жоохон яваад үзье гэд. Тэгээд нэг 2-7 хоног явж байгаа юм л та. Гэхдээ 2-7 хоногийн дараа нэг дүүн өвдөд тэгээд бид нар гадагшаа эмчилгээнд бүр нэлээ эмчилгээнд явхолоод хүүг аваа явцсан. Тэгээд Таиландд очиод тэнд очисон чинь харин тэнд их хөөрхөн нэг тийм тусгай сургууль л да. Гэхдээ Британий хөтөлбөрөөр хичээлдэг. Хүүхдүүдийг яг ингээд төвшнгөөр ингээд хичээлийн орчдөг. Нэг ингээд хоцрогдоод байхааргүй маш их юм сурахаар тийм жижигхэн хөөрхөн сургууль байхаар нь тэнд оруулахаар болол тэгэл нөгөө Монголынхаа сургуулиас гаргасан. Тэгээд тэр Таиландд очсон байсан. Учир нь тэр ихгүй. Тэгээд тэнд сурж байхдаа хүүхээ сурж явах хооронд би тэр Дауны холбооны фэйсбүүкийн хуудас хараад тэр дөнгөж фэйсбүүк энэ тэр бас нэлээд хүчээ авч эхэлж ирсэн шүү дээ. Тийм. Тэр чинь дөнгөж л өстой дэлгэрж ирсэн. Тий. Тэгээ энэ чинь ийм холбоо байдаг биш үү? Манайх аутизмын холбоо гэж яага байдаггүй юм бэ? Гэт тэгээ Дауны холбоороо бичээд ингээ манайх ингээ аутизмтэй хүүхдэд айлгамаа тэгэхэд бид нар ингээ ийм холбоо байгуулах юмсан та нар шиг гэсэн чинь маш урайлаг хүлээж аваад тэгээд Монголд өвлийн амралтаараа ирэх үеэр намайг аутизмтай хүүхэдтэй дахиад нэг ээжтэй танилцуулаад Алтан гэрэл гэдэг ээжтэй. Тэгээд Алтан гэрэл битээр холбоо байгуулахаар яриад тэгээд битгаар ер нь үүсгэн байгуулах яриагаа эхлүүлээл 12 сард тэгээд 1 сард тэр тамга тэмдэг авсан юм байна. Тийм тэгээд 10 жил болж байгаа. Хотод үйл хоёлаа илүүтэйгээр нөгөө бас холбооныхаа юмнууд руу оръё гэж бодож байна. Тухайд бол та ингээд мэдээж биеэрээ өөрөө ингээд амсаад явцсан тэр гадуурхалж байгаа. Эсвэл хүмүүс мэддэггүй байдлаас олж ингээд үүсч байгаа нөхцөл байдал. Дээрээс нь гол нь нөгөө нэг та бол илүү нөгөө онцлогуудыг ойлгоод явж штэ. Яг тэгэхээр за хүү бол ингийн байна. Би ингэж эцэг их ингэж харьцах хэрэгтэй байна ч гэдэг юм уу те. Илүү их тулж ажиллах хэрэгтэй байна. За та энэ холбоог байгуулснаас хойш одоо хүртэл ингээд хараад үзэхээр 10 жилийн хугацаанд тийм. Энэ тохиолдол ер нь хэр их одоо бүртгэгдэж байна. Тэ? Одоо бас нэг та нөгөө түрүүн бас тоо нэлээд ач холбогдол өгдөг гэсэн юм чинь. Тоотой холбоотой мэдээллүүдийг та бас өгч. 14 онд тэр холбоо байгуулах үедээ сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмчид анх удаа очлоо. Хүүгээ яг аутизмтай гэдгийг нэр нь мэдчихэд Сингапурын нэг хөтөлбөрт хамруулсан юм байна. Сингапурын чөшлөлтэй Америкийн хөтөлбөр гэхдээ Сингапурын багш хэрэгжүүлдэг. За. Тэр нэг том хэсэг байгаа болсон манай амьдралын. Тэгж жагаад Монголынхаа ер нь эмчтэр бүртгэлгүй байгаа юм байна. Монголын эмчтэр ер нь үзүүлээгүй явж байгаа юм байна гэд. Тэгээд 14 онд Инхтуя гэдэг эмчүүд юм л байсан юм л одоо тэтгэвртэй гарсан. Өөр газар зөвлөх эмч гэдэг Инхтуя эмчдэр орж үзүүлэхэд би 3 дахь аутизмтай хүүхдэд харж байна гэж хэлжсэн. 3 дахь хүүхдэд харж байна. Гэхдээ энэ 3 гурвуулаа шал өөр юм аа.
маш сони юм аа энэ аутизм гэдэг чинь гэж хэлчихсэн байхгүй. Тэгээ эн чинь зөндөө олон чадвартай юм биш үү? Тэгсэн мөртлөө бас аутизмтай байж идэг. Бас их сони хөвгтөр шүү гэд тэгжсэн. Тэгэхээр тэр үед бол эмч маань 3хан кейстэй сууж ирсэн байна шүү дээ. Гэтэл өнөөдөр сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв дээр маш олноор онцлогдож байгаа. Тийм бас нэг харамсалтай тоо байгаад байгаа. Нэг талаар сайн тоо. Ягаад гэвэл эрт хүүхдэд таньж гин, мэдж гин. Тийм мэдж гин. Аутизмын тухай ойлголт сайжирсан байна. Аутизм гэдэг чинь заавал хүнд хэлбэр үйл аутизм болдоггүй тийм. Маш хөнгөн хөгч аутизм. Маш олон чадвартай мөртлөө аутизмтай бас байдаг юм байна гэдгийг мэдэж авлаа шүү дээ. Нөгөө талаар бас хүүхдийн тоо олон байгаа. Бас учиргүй баярлах зүйл бас биш шүү дээ тий. Би болохоор яг зүгээр ингээд тунгаагаад бодглохлоор тэгж ойлгоод идэв. Аутизмын ерөөсөө хамгийн гол бэрхшээл нь өөрөө нийгэмших асуудал шүү дээ тий. Одоо за яг нөгөө зарим тохиолдолд бол хэл яриа асуудалгүй байдаг юм тохиолдлууд байдаг гэж та хэлж байна. Тэгтээ ер нь бол миний ойлгож байгаа нийтлэг нь бол бас хэл ярианы асуудал. Тэгээд нийгэмших проблем шүү дээ ерөөсөө болно. Яг зөв хүний энэ нийгэм орчин бол хүн чинь өөрөө нөгөө хүн хэлээрээ гэдэг шиг нийгэмшил зайлшгүй шаардлагатай учраас жоохон юм проблематик гэж ярьдаг шүү дээ. Юм жоохон асуудалтай л харагдаад байгаа боловч эсэргээрээ нөгөө яг инглихээр нөгөө бас хүмүүс сонирхол сонсогддог л доо. Тэгтэл зүгээр юу гэдэг хөнкөө ингээ хэлэхэд нөгөө бурхан хүнд бүх чадрыг өгдөггүй гэдэг шиг. Зарим талаараа нөгөө чадрууд нь маш их хөгжсөн байдаг. Одоо анхаарал илүү сайн төвлөрдөг ч юм уу. Магадгүй одоо таны хүүдэр жишээлбэл одоо энэ нөгөө сонсгол дээр илүү их мэдрэг байдаг учраас энэ дуу хөгжимч гэдэг юм уу энэ сонгодог урлагч юм уу мэдэхгүй те энэ зүйл дээр илүү их амжилт гаргах потенциал байж идэг ч юм уу те. Тэгэл нөгөө энэ айгүй сонирхол тоо те. Хуучин болвол хуучны тэр мундаг суутнуудыг магадгүй аутизмтай гэдгийг мэдэхгүй ч гэсэн их сонин тохиолдлууд байж иж болохыг үүсэхгүй. Энд бол нарийн бас судалгаа хэрэгтэй байна. Бетховен ямар хүн байсан ч гэдэг юм уу те. Одоо бүр орчин үеийнхаар яривал бас Илон Маск байна те. Илон Маск өөрөө багтаа ингээд юм ширтээд хідэн цаг таг болчдөг тийм л хүүхэд байсан гэж байгаа. Тэгээ тэр дотроо бол төсөөл асар хүчтэйгээр явагдаад юмыг тэгж сэтгэн бодож хөгжүүлж чаддаг тийм онцлогтой байжээ ч гэдэг юм уу те. Тэр талаас нь бас би илүү тайлах гэж хичээгээд байдیں۔ Өөрөөр хэлбэл цаад шалтгаан яг зөв бид энэ тохиолдлыг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэдэг л одоо нийгмийн хандлага тийм байгаасаа. Энэ хүмүүс бол яг үнэндээ бол зарим нь нээж илрүүлж чадаагүй. Зүгээр жирийн аутизмгүй хүмүүс ч гэсэн тийм л байдаг шүү дээ. Заримдаа өөрийнхөө авьяас өөрийнхөө одоо тэр онцлог шин чанараа нээж чадахгүйсээр дуусчихж байгаа амьдрал бол зөндөл байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан бас энэ аутизмтай хүмүүс маань альва нэгэн тухайлчилсан юмдаа бас илүү их тааланттай нэг авьяаслаг байх боломж бас нэлээд өндөр бий. Тэрийг бас нээж илрүүлэх нэг чухал юм аа. Гадуурхахгүй байвал шүү дээ тий гэдэг талаас нь л харах гэдэг. Тий, олон талаас ярьдаг л да. Тэгээд аутизм хүний төрөл зүйл олон гэдэг шиг тий. Яг зөв. Аутизм тэр олон төрөл зүйлийн нэг байж байгаа шүү дээ. Тэгээд дэлхийн хүн амын 1% өнөдр аутизмтай төрчихнө гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тоо нэгдэг байхгүй. Тэгээд тэр 1% гэдэг чинь байдаг л тоо. Тэгээд хүлээн зөвшөөрхийн тухай яриа байнга бид нэр ярьж байхгүй бол манай хүүхдүүд нийгмээс тусгаарлагдах ийм аюул байгаа байхгүй. Гэхдээ нөгөө талаас ярих юм бол аутизм чинь жигд биш хөгжил. Өөрийн чи хэлдгээр ингээд зарим юмд маш чадварлаг, зарим юм чадахгүй ч гэсэн байгаа шүү дээ. Гэтэ дотроо их олон янз болохоор яад ингээд хөгжлийн бэрхшээлийн ангилал дотор яад өвчин эмгийн ангилал дотор яваад идгийг гэхээр хөгжилт нь бэрхшээл учраад байгаа юм. Тэ? Хөгжилт нь бэрхшээл учрж байгаа болохоор бид нар энд анхаарал тусламж дэмжлэг хэрэгтэй байна гэж үзээд энийг анхаарлаа хандуулаад ингээд зүгээр л ялгаатай хүмүүсээ гэд бас орхиж бас болохгүй гай. Элон Маск гэх зэрэг ийм маш өндөр чадвартай
аутизм бол аутизмын хүрээний эмгэг гэдгийг нэг үзүүрт байгаа юм л да. Гэхдээ тэр бол ингээд энэ үзүүрт тэд нар байлаа гэхдээ ингээл ерөөсө дуусшгүй олон төрөл байгаа. Тэгэхээр Элон Маскаар аутизмыг ойлгож болохгүй. Эсвэл нэг маш хүнд хэлбэрээр аутизмтай хүмүүс бас хүндрүүлж болохгүй. Хитрхи хөнгөн юм шиг бас ойлгож болохгүй. Баланс тий. Тэгэхээр энүүгээр бас аутизм бас дахиад хэрэг үүсгдэг. Их амархан зүгээр л нэгжилж чадахгүй байгаа хүмүүс бас биш л те. Энд дээр бол харилцааны нэг юм шиг хүн бэрхшээлс хатгах сэтгэлгээний онцлогтой хүмүүс шүү дээ. Тэгэхээр хүн болгон өөрөөр сэтгэдэг гэдэг шиг аутизмтай хүмүүсийн сэтгэлгээ бас өвөрмөцөдөг. Тэгэхээр харж байгаа нүд нь те хүлээж авж байгаа байдал нь ялгаатай байгаа болохоор биднэрт зөрөөд байна л да. Зөрхөр нь өөрсөндөө тааруулах гэж бид нар үзэж байгаа. Бид нар ч олон юм чи. Олон цөөхийг өөрсөндөө тааруулах гэж үзчихдэг. Тэгэл энэ дээр чинь асуудлууд үүсчдэг. Аутизмтай хүний амьдралыг бид нэр чанартай байлгах чадж байгаа мó үгүй мó. Ер нь тэр номол гэдэг тэр үг юм юу гэсэн үг тий. Номол руу аваачих гэж оролдох зөв юм уу? Өнөөдөр ягаад эцэг эхчүүд аль болох ингээл хүүхдээ бие авч явж байгаа байдлыг нь номол харагдуулах гэж оролж ийн нүгэл ерөөсөө л дахиад ялгарлан гадуурхалтай л холбоотой. Би арай өөрөөр авч явгол над хүүхдэд тэгээ чи ингээ чи гэдэг үг хэлнэ. Эвгүй харцаар харна. Энээс айсандаа л ер нь аль болох номол харагдуулах гэж хичээд хэрвээ нийгэм байгаагаар нэг л хүлээгээд аваад байх юм бол ээж авч гисэн хүүхдэд дарамтлах баг болох байхгүй. Ерхийд нь хараад үзэхлээр ч угаасаа бусдад ямар нэгэн түүг удахгүй болвол тэр нормал байх боломжтой байхгүй. Ер нь бол нормал гэж яриад байдаг. Гэтэл нормал өөрөө нормал муу юм уу гэдэг. Тэгээд бас философик юм бас ярьж байна шүү дээ. Тий, тэгэхээр бусдад түүг удаагүй байхад л хүртэлдэг ялгуурлагдчихж байгаа шүү дээ. Өөр харагдсныхаа төлөө. Гуруулаа ингэж байна л да тий одоо энд. Тий. Гуруулаа хүртэл өөр. Одоо би жишээлбэл нин нуугаа хэлэхэд яг илүү бас тооны л хүүхэд байсан л да. Яг азар ээж аав маань айгүй багаас ингээл багш нартай ч гэсэн ингээл тулж ажиллаад намайг бас нэлийн сайжруулсан л байгаа тий. Тэгтэл би багтаа яг энэ бага анги энтертэй бол мэдээж бүр цэцэрлэгээс айхгүйгээр явсан байгаа. Гэхдээ жоох удаан ойлгодог. Тоондоо сайн гэхдээ тоог шинэ хичээл бодлого удаан ойлгодог. Тэгээ нэг ойлгочхороо мартдаггүй. Ерхийдөө мартдаггүй. Тэгээд гайхамшигтай гэж одоо өвөрмөцсөн тий. Багшийн зааж өгсөн аргаас өөрөөр бодоод зөв ариу гаргачихдаг. Тэр нэг тийм жоох нэг юм сонирн байсан. Тэгээд энийг бол энэ нөгөө нэг тухайд үгүй би ч удаа аутизм биш л байж таарж байгаа л да. Тэгээ одоо нөгөө нэг симптомуудаа ингээд листлээд матчлах юм бол гэхдээ энд зүгээр гуруулаа ингээд нөгөө нийтийн ярьдгаар бол нормал хүмүүсийн дунд ч гэсэн би жоох өөр болоод байна шүү дээ одоо. Тэнгүүтлээ ээж бол багшд эсвэл одоо дунд ангид ороход дахиад шинэ багштай болно тий. Тэр багш нарт захидаг байсан баг. За манай хүү ингээд жоох удаан ойлгодог. Гэхдээ нэг ойлгочвол айгуу сайн. Тэгэхээр бас энийг ингээд харгалзаж үзээд тий. Бас юу агаараа багшаа гэд ингээд захидаг байсан байгаа юм. За энэ нь бол нөгөө багш ч гэсэн хүлээн зөвшөөрөөд надад дахиж гарахад айгүй том нэмэр болсон байгаа. Гэхгүй бол энэ өстой юу ч ойлгодгүй толгой гэдэг нөгөө ойлгож явах процессд нь шүмжлээд явчвал би тэрийг ойлгохгүй болчих гээд шүү дээ. Зөвхөн энүүгээр би юу гэж жишээ авч хэлэх гээд байгаа юм гэхэлэр нөгөө нэг юм хүлээн зөвшөөрөөд хамтдаа нэг нэгнийхээ энэ онцлог юмыг юмд нь тий бас юм одоо нээлттэй гэх юм уу, соёлтой гэх юм уу, зөв хандлагатай гэх юм уу, хандмаар байгаа юм л та. Тэгхгүйгээр нөгөө нэг өстой дууны чадвартай өөр юу ч гэдэг хүмүүс байж идэл тэр хүмүүсийг замд нь тэр хөгжил рүүгээ явж яхад нь ингээд өөр чадваргүй байсныхын төлөө тий. Тэгээд тэрнээс олоод энэ хүмүүс ч өөрсдөндөө итгэл алдаад байгаа. Тий. Одоо жишээлбэл та хэрвээ танд хэцүү биш бол магадгүй тий хүүд нь 10 жилд ч юм уу дунд анги мангад
явж хаад буули гэж ярьдэн шүү дээ. Ийм дээрлэхэлт энэ төр ирж исэн үү? Сургууль ер нь тусгай сургуулиар явсан. Тусгай сургуулийн нэг давуу тал дээрлэхэлт харьцангуй байдаггүй. Багш нарч тэгж харахгүй. Энэ нэг юм ойлгодгүй нэг хүн байдгийг ч гэдэг юм уу те гэж харахгүй. Бие нэг буруу авч явдаг хүн байдгийг гэхгүй. Хүүхдүүд нь ч гэсэн өөрийн нэг бэрхшээлтэй хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд тэгж ялгарлан хатуурхах бүлэдэх байдал ер нь мэдрээгүй өссөн. Тэрэнд нь бас нэг талаар бас баярлалтай. Тэрийг багасаа мэдрэх бол онцгүй зүйл тий. Тэгээд түрүү чинь яриа руу орох юм бол яг энэ хамт сурахын ач холбогдол яг тэрэлдээ тусгай сургуульд яг манай хөлийг мэдрээгүй тий. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хууль эрх зүйн орчин бүрдээд сургуульч цэцэрлэгч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг авдаг болсон шүү дээ. Үгүй гэж татгалзах эрхгүй болсон. Хүний эрхэндээ уусаа бүр сурах адил гэх шүү дээ. Боловсрол эзэмших эрхийг нь зөрчиж гэсэн үг болно шүү дээ. Тэгэхээр тэр утгаараа бол маш сайн хүүхдүүдийг ер нь оруулж байгаа. Орсон хойно ямар байгаа вэ гэдэг бол дахиад нэг тустай асуудал. Энэ дээр багшийн үүрэг маш их, эцэг эхтэй хамтарч ажиллах эцэг эхийн үүрэг маш их болчихж байгаа юм л да. Тэгэхээр анги дотор эерэг уур амьсгалыг бий болгох. Тэгээ эерэг уур амьсгалыг бий болгосон тохиолдолд тэр анги хамт олон бүр багаасаа тэр хүүхдүүд бид нар маш олон төрөл үүд юм байна хүн гэдэг чинь. Ийм ч байд юм байна, ийм ч байд юм байна гэдэг энэ ойлголттой өсчихөөрөө ингээд том болохоор тэр хүн ажилд жишээлбэл бэрхшээлтэй хүн ажилд орох гэж ивэл дэмжинэ. Хаач явсан ялгуурлан гадуурх тэр хандлага байхгүй. Америкт бол бүр бодлогоор нь дэмжсэн байт юм л шүү дээ. Заагаад өгцөө. Ер нь бол ажилд идэвхтэй хамруулах ёстой. Манайх бас тэн дээр бас агцуд байгаа. Манай улс бол уг нь бол тийм зарим орныг бодвол ялангуяа хууль эрх зүйн орчин талаас бол гайгүй явдаг. Түүхэн талаас харахад ч гэсэн уг нь гайгүй байх ёстой шүү дээ. Хамгийн дипломатик. Гэхдээ нэг тийм багшлах арга зүй дээр нэг уламжлалт арга зүй бас тохирч өгдөг. Манай хүүхдүүд удаан суулгах ч юм уу тий. Тэгээд нэг заавал уншуулдаг, бичүүлдэг гэх юм уу нэг тийм формат руу их оруулдаг шүү дээ. Тэр байдлууд нэг саад болоод хүүхдийг хөгжих боломж нь хааж байгаа тохиолдлууд байгаа. Гэхдээ ахиц бол маш их байгаа гэж харна. Ухрахгүй ямар ч гэсэн одоо бол манай хүүхдүүд бол сургуульд шамрагдаад орох бүрийн эрхтэй болсон. Энэ процесс бол бас ухрахгүй. Орсон хойно ямар байна гэдэг дээр яг эерэг уур амьсгалыг бий болгох маш чухал. Тэгээд хамтдаа байсан тохиолдолд гинт 12 дугаар ангиа төгсөөд хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй тулгарх нэг өөр. Ялгаатай хөгжилтэй хүнийг хараад тэр хүн ямар ч бэлэн биш байдалтай байгаа байхгүй юу? Хүүхэд байхаас хамт байсан хүн хүлээж авах нь шал өөр. Тэгэхээр сэтгэл шамруулалтын хамгийн том ач холбогдол баг манай хүүхдүүд сурах, хөгжих гэдгээс гадна нийгэм бүхлээрээ өөрчлөгдөж байгаа байхгүй юу? Эерэг хандлагатай болж байгаа. Хамгийн гол ач холбогдол тэнд байгаа юм биш. Тэр бусад хүүхдэд ямар ч нөлөөлдөггүй тийм юм байхгүй. За хүмүүсүүд тархин дотор ингээ буугаад идэг. Бид нар хамт байдаг. Олон янзын хүн байдаг юм байна. Тэгээд тэр хүнтэй яаж харьцах, яаж харилцах тохируулга тал талаасаа хийдэг болох нь шүү дээ. Бүр одоо шинжлэх ухаан хөгжөөд цаашид одоо олон ийм нэг төрөл ангийг гаргаж ирвэл аутизм гинөө, юу гинөө, ийм гинөө одоо бид нар ч гэсэн дахиад гурван анги тусцтай гурван өөр ангилалт ч гэсэн орсох боломжтой байхгүй. Тэгээд арай нөгөө нэг төрүүлээд хүлэн зөвшөөрөгдөөд ойлголт нь баталгаажаад явчихж байгаа аутизм болохоос биш ер нь бол хэдүүлээ ч гэсэн нэг ийм ангилалд орж болох үс шүү гэдгийг бас нээлттэй тий чөлөөтэй жоохон хайрцагнаасаа гараад ботчмоор юм шиг байгаа.
Одоо би намтизм ч юм уу те та бойтизм ч юм уу те ингээд тусдаа ч гэсэн байж болно шүү дээ. Яг л ингээд буруу хард юм байл гэдэг л юм ярих гэдэг шүү дээ. Тий, тэр үеийнхний хандлагыг эрэг байлгах тэр анхаарах их чухал удаан багаас нь. Тэгээд энэ гэхдээ удааны процесс л байгаа юм л да. Хүн болгон бас чамшиг бас нээлттэй сэтгэхгүй тий. Тэгэхээр тэр чинь олон жилээр ингээд туршлагаар тэр хүний тарих руу юм хийхээс биш зүгээр би ярьснаар өө тийм штэ гэж хүлээж авахгүй л байгаа юм л да. Дээрээс нь зүгээр яг топ дээр ингээл таа ч гэсэн нэг төлөөлөл эцэг ихтэй. Ингээд эцэг эхчүүдийн талаар түрүүн бас ярьсан шүү дээ. Эцэг эхчүүдийг бас илүү сайн ойлгож дэмжмээр юм шиг байгаа. Ядчил эргэн тойрны хүрээлэл хаа. Ягаад тэгэхээр амаргүй ачаал ердийнхоос их тулж ажиллана. Ялангуяа одоо бага настайдаа бол үгэнд орохгүй те. Яг ингээд үгэнд орохгүй гэдэг нь одоо муу талаасаа биш л те. Тэр чинь команд авахгүй байх гэсэн үг шүү дээ те. Нэрээр нь дуутахаар харахгүй гэдгээс ахуулаад ингээд зөндөө олон симптомууд байгаа шүү дээ. Тэр талаас нь бол бас эцэг эхчүүдийг хүндэтгээд дэмжиж ингээд явчаасаа гэж хүсдэг тийм. Зүгээр та төдийгөөс үдий гэдэг шиг ингээд энэ хугацаанд одоо сүүлийн 10 жил дээрх нэмэх нь 8 жилийг нэмвэл 18 жилийн туршлага гэж хэлж болох уу? 18 жилийн туршлагаас харж үзэхэд за ер нь хамгийн их оройдоо тултал ойлгосон зүйл аутизмтай холбоотой юу ер нь. За хоёулаа бол сая ингээд хүлээн зөвшөөрөх асуудлыг нэлээд ярьлаа шүү дээ. Нийгэм хүлээн зөвшөөрөх те гадуурхалт иймэрхүү байсан. Тэгээ тусгай сургууль соёл гэл ингээд ярьлаа шүү дээ. Ерхэд нь ингээд базаад харахтаа оройдоо тултал гэд ингээд ойлгож ирсэн юм юу вэ? Аутизмтай холбоотой туршлагаасаа юу? Тэгээ Эсвэл ингэчгэл байсан юм байна штэ ч гэдэм үү те одоо анх байсан одоо аялын ихэнд гэх юм байсан бодлууд чинь өөрчлөгддөг юм байна. Анх за 18 наснд нь бараг л ингээд ноомл болгочих юмсан. Гэсэн бодол буруу байт юм байна. Нийтийн хэлдгээр нормал гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ноомл руу зүтгэхгүй юм байна. Яг өөрийнхөө нь хувьд хөгжүүлэх. Тэгээд өнөөдрөөрөө амьдрт юм байна. Ирээдүрөө хитрхи их өнгөж нэг бол сэтгэлээр унаа, нэг бол хитрхи өндөр хүлээлт тавина тий. Тэгж биш. Өнөөдөр юу хийж чадах вэ? Тэрийг хийж явах л чухал юм байна. Гэж л бодсон доо. Тэгээд бас нэг бодсон юм гэвэл ерөөсөө тасралтгүй нээж аа өөрснөө бас сурж идэм юм. Ерөөсөө суралцаал идэм. Эхний 1-2 жил маш их ном материал уншин л та. Маш их судалгаа ингээл хариулах хийхийг бодсон шүү дээ. Эрэл хайгуул хийгээл энд ч юу вэ, тэнд ч юу вэ гэдэг явдаг. Тэгээд дараа нь ерөнхийдөө тайвширдаг тий. Гэлээч гэсэн яг тэр номноосоо илүү амьдралынхаа хэвцэд бас аюу их сурд юм байна. Хүн гэдэг чинь би гэхэд одоо хүний ялгаатай байдлыг ч юм уу хүлээн зөвшөөрөх байдал маань минийх өмнө нь бол илүү муу л байсан байна. Тэр бол сайжирч байгаа юм. Өөрийнхөө ч гэсэн ойлгоход илүү тусалсан. Тий. Би ийм хүн юм биш тий. Аутизм бас ээж аваас өөрт байгаа сайн муу бүх чанарыг бас уудалж гаргаж ирдэг. Тий. Хүнийг бүр их ингэж нэлээ их бодуулдаг юм билээ. Тий. Тэгэхээр би бол одоо манай ээжүүд ч гэсэн тэгж хэлдэг л дээ. Өнөөдрөөр амьдрий. Ирээдүйн мэдээч хэрэг хараа байна. Гэхдээ тэрийг бодож эсвэл өнгөрсөндөө харамсаж яг өнөөдрөөр амьдрах юм бол өнөөдөр яг юу хийх вэ гэдгээ хийгээд явах юм бол урагшлал идэм байна. Гэдэг ийм л тэгээд дүнэлтэн дээр өнөөдрийн байдлаар хүрчээд энэ 10 жилийн дараа би бас яаж ярих юм те 21-т хүү өнөөдөр зөв нэгэн талаас яриад хэлсэн чинь таны хувьд ямархуу байна гэж харж байна. Ер нь одоо нөгөө нийтийн хэлдгээр нормалын хувьд харьцуулбал те ер нь бол та бол маш их хичээл зүтгэл гаргасан учраас давгүй сайхан амжилттай гэж ойлгож байна шүү дээ. Тий. Амжилт гэж яг юу хэлэх юм бэ те? Амжилт гэхээр
хүний нүдэнд харагдах одоо тэр сургууль сурсан эсвэл ямар нэг медаль авсан ч юм уу, байр эзэлсэн ямар нэг ачивментээр хэмжигддэг ш тий. Тэгэхээр харцангуй ойлголттой. Тий. Тэгэхээр нэг талаасаа харуул амжилттай гэж хэлж болно. Хамгийн гол нь зөндөө олон чадваруудыг эзэмшсэн. Энэ хугацаанд. Гэхдээ аутизмтайгаа байд юм байна. Тэрийг бол ойлгосон. Тэр чадвар аутизм чадвар нэмэгдэхийн хэрээр аутизм багасдаг биш юм байна. Аутизм бол тэр хүний одоо чамайг чи байха болцохоо над шиг болоодох гэж байгаа юм шиг болоод байгаа байхгүй юу? Бид нар яг тийм юм шаардаад идэв юм. Аутизмтай хүүхдээс. Одоо намхаа яг буяа болоодох. Гэвэл чи хизээч чадахгүй шүү дээ. Тэрс чи намхаг мөн чанар алдахгүй шүү дээ. Яг тэрэн шиг аутизмтай хүнийг чи аутизмгүй болоодох гэдэг байгаа байхгүй бид нар. Тэр хүн аутизмтай байгаа л идэв юм. Гэхдээ энэ дэр бас тархины үйл ажиллагаан дээр нэг өөрчлөлт гарсан. Тэ холбоотой л эмгэг штэ. Тэгэхээр энэ дэр хэрвээ одоо анагаахын талаас интервенц орж ирээд тэр процессыг өөрчлөө зогсоогоо тухраагаад ч юм уу тэр хөгжих тархийг өөрөөр хөгжүүлэх тухай энэ яриаггүй юм бол яг л тэр ямраар төрсөн тий би өнөөдөр өндрөөс айдаг төрсөн бол өндрөөс айдгаа болохгүй байхгүй. Хизээч намайг өндөр дээр гаргачаад бити ай гэж хэлээд би болохгүй. Яг тэрнтэй адилхан аутизмтай хүнийг чи тэхэ бол гэж хэлэх бас боломжгүй юм байна. Гэдгийг бас ойлгосон. Төрүүчийн асуултантай бараг холбоотой болчихсон. За ерөөд нь бол боёгч ойлголоо. Тэгвэл ингээ одоо ойлаа. Нэгэнт бас энэ топ 2-ын яриаг ч гэсэн олон бас аутизмтай хүүхдүүдийн ээж аав ч юм уу сонсож иж болно. Нөгөөтэйгөр бас энэ ч хүмүүс мэдчих хэвээр ойлголтуудыг хоёлаа бас нэлээдгүй ярьчлаа л та. Тэгэхээр ер нь олон улс тий гарч байгаа ахиц дэвшлүүд юу байна. Би бол судлаад ингээ харахаар яг харахгүй одоо улс орнууд бас тий дэлхийн бас нэг тэргүүлэгч улс орнууд бол аутизмыг судлах судалгаанд бол маш их мөнгө хайж байгаа. Тэр нь бол бас тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа юм байна. Америк бол бас арчилсан улс гэдгээр илүүтэйгээр бас үр хойл өндөртөө сайн ингээд оролцоод явд юм байна. Дүрм журм хүртэл тусад нь ингээд боловсруулсан байт юм байна. Чухал нэгжүүд нь хүртэл ингээд эндээ бас ач холбогдол өгч ажилд хамруулахаас ахвал зөндөө юмнууд хийд юм байна. Яг зөв анагаах ухааны талаас нь мэдээж шууд эн чинь нөгөө нэг эмчлэгдэхгүй гэсэн юм байхгүй. Им бэлтгэл байдаг ч гэсэн им бэлтгэл бол яг одоо анагаадаг тийм биш тийм. Асуудлууд дээр яг зөв. Anxiety одоо байвал anxiety-г нь бууруулах тий. Нойр гүдлийн бууруулах ч гэдэг юм ингээд тиймэрхүү талаасаа бол байдаг юм байна. Гэхдээ та бас энэ хүрээнд гарч байгаа энэ бас нэг өөрчлөлт дэвшлүүд дээр өөрийнхөө бодлыг шигтгэе тий. Ер нь хэр ахицтай байна гэж харж байна. Ер нь цаашдаа төлөв нь ямар хуу байх юм бол тий. Мэдээж ойлголт бол нэмэгдээд явах юм. Гэхдээ сайжруулж одоо аутизмтай хүмүүс илүү энэ сул тал бэрхшээлээ одоо баг ч гэсэн асуудлаа хөнгөвчлөөд илүү их хөгжөхөд тий нэмэр тус олох одоо энэ шинжлэл хөгжил дэвшлүүд юу яаж болохоор байна гэдэг талаас бас хаалцаач. Аутизмын тухай яг 1940 хэдэн оноос л ярьж эхэлсэн альбасны онш яригдаад тэгээд шалтгааныг нь хайгаад ээжүүдийг ч буруутгачсан түүх байгаа. Одоо хүүхдтэйгээ хүүхдэн хүндээ харьцснаас болоод хүүхдийн болсон гэсэн. Тийм ч яриа орж ирсэн. Ээжүүд л гэдэг боловч яах вэ нөгөө нэг ээжүүд маань илүү их ойр байдаг. Учраас л тэгээд байгаа. Тэгээд аавууд ч хамаатай байсан ч одоо. Тэгээд бодохоор тэгээд вакцины тухай маш том яриа байдаг. Вакцин буруутай юу гэсэн маш том яриа байдаг. Шалтгаан дээр маш их яригддаг. Өөр агаарын бохирдол ч юм уу хоол хүнсний асуудал ч бас яригдана. Хүүхдийн гидсний үйл ажиллагаа дархлааны
системийн үйл ажиллагаа гэдэг ингээд тал талаас нь ингээд судлаад үзэл байгаа. Гэтэ сүүлийн үеийн судалгаагаар бол ерөөсөө маш олон хүчин зүйлийн нийлбэр нөлөөлсөн. Тэгээд аутизм үүсгэсэн шалтгаанууд өөр байж болно гэдэг дээр хамгийн сүүлд бас эрдэмтэд яриад байгаа юм л да. Тэгээд нэг шалтгаан юу байхгүй гэдэг дээр илүү эрдэмтэд санал нийлээд байгаа. Тэгээд ахиц бол дэвшлүүд байгаа ч гэсэн яг холбооныхоо хувьд манай холбоо бас хамаагүй дуурдгүй юм байна. Энэ бол хүмүүсийг маш их төөрөгдүүлж зүгээр тийм байж магадгүй гэдэг үг л тийм гэж ойлгогдоод явах. Сэтгэл зүй бол бас эмзэг шүү дээ тийм. Маш эмзэг байгаа болохоор энээс болдог гин шүү. Эсвэл ингэчүүл сайн байдаг гин шүү гэж нотлогдоогүй. Ялангуяа шинжлэх ухааны нотлохоо байхгүй, судалгаан дээр суурлаагүй ийм мэдээллийг өгөх юм бол маш аюултай байдаг. Хор нь бол зүгээр нэг чи төрийн яриа болоод өнгөрөхгүй байхгүй. Тэгж хэлсэн мөлий. Тэгэхээр өнөөдөр стандарт интервенц л бид нар яриад байгаа. Яг интервенцийн хувьд ярих юм бол. За энэ чи шил лаз юу болоо явчлаа. Цаас болоо явчлаа. Цаас руу ячгүй. Цаасаа яг юм чи. Энэ нь пластик гэсэн. Тийм тийм. Үргэлжлүүлээ. Тий. Тэгэхээр интервенц дээр бол ABA гэдэг зан үйл засал байдаг. Зан үйл заслын арга. За тэгээ хил засал, ахуй засал, хөдөлгөөн засал. Эдгээр л ерөөсөө стандарт интервенцүүд байгаа. Тэрнээс иш бусд нь бол нэмэлтээр гэх юм. Яг аутизм руу шууд чиглэсэн бас биш байгаад байдаг. Тэгэхээр би ч гэсэн хүүхдээ жоохон махад юм хайгаад янз бүрийн юм сонсоод гүйж очиж тий оролдож үзчихсэн. Гэхдээ яг аутизмын яг тэр гол руу гэх юм уу да чиглэсэн нь бол нэг стандарт батлагдсан хэд интервенц л байдаг. Тий. Гэхдээ аутизмыг арилгах гэж байгаа интервенцүүд биш шүү дээ. Зүгээр өдөр тутамд үүсэж байгаа бэрхшээлүүдийг нь багасгаж амьдралд нь илүү амархан хөнгөн болгох зорилготой байгаа шүү дээ. Интервенцүүд лайф хак гэдэг шиг. Тий. Та нөгөө эргээд нэрээд нэг халтгаа очиод дахиад жоохон дэлгэрүүлээд ярихад нөгөө Таиландд очсон баа шүү дээ. Тэр чинь хэр бодсон гэлээ? 2 жил болсон. 2 жил. Тэр ер нь хэр их хагцсан. Тэр яг тэр чадвар талаас дахиж гарсан. Яг нөгөө чадвар хөгждөг. Та одоо жишээлбэл яг тэр үед онцлоо те яг энэ чадрууд аягүй сайн хөгжсөн нэрлүүл. Ерөөс хамгийн гол зүйл нь би юу гэж бодсон бэ гэвэл сургууль гэж юу гэдэг юм бэ? Сургууль сурна гэж яахыг хэлдэг. Хамт олонтой байх, ангийн үйл ажиллагаа, сургуулийн үйл ажиллагаа гэдэг ийм зүйлүүд амьдралд нь орж ирсэн байна. Нийгэм шиг талаас нь болж байна. Тэр маш том ач холбогдолтой байсан. Тэгээд буцаж ирээд 55 дугаар тусгай сургууль орсон байгаа. Буцаж ирэхин өмнө бас хэд хэдэн сургууль хамтж үзсэн. Гол нь гэхдээ бас нөгөө Таиландын сургууль маань хэлний асуудал шүү дээ тийм. Гадаад хэл их хөөр сурчдаг. За. Тий. Аутизмын онцлог нь бас бүх аутизмтэй хүүхдэд адилхан биш л дээ. Гэхдээ ер нь сурах чадвараас тусдаа асуудал болчиход байдаг байхгүй. Тэгээ сурах чадвараар нь хүнд хөнгөн л гэж ангилаад байгаа болохоос бүгдээр яг адилхан аутизмтэй. Тэгээд би бас анх удаа бас гайхажсэн. Нэг юм нэлээд сонгодог талын аутизмтэй хүүхэд манай хүүхэд хоёр юугаар ялгаатай вэ гэдэг асуултанд аутизмын эксперт манай хүүхэдтэй ажиллаж байсан сэтгэл зүйч багш яг адилхан гэж хэлсэн. Би тэгт гайхсан. Яаж яг адилхан байт юм бэ? Гэсэн чинь одоо ботход яг адилхан байхгүй. Цүм нөгөө аутизмыг тодорхойлдог үндсэн шинжтэй тэр адилхан л байхгүй. Тэгэхээр чадвар нь бол тусдаа асуудал болчтой. Тэгэхээр тэр Таиландд бол чадваруудаа маш сайн ахиулсан, нийгэмжсэн, харилцааны чадварууд сайжирсан. Гэхдээ аутизм нэг бол эмчлээгүй шүү дээ. Эцсийн дүндээ бол
энэ судалгаач дээр агц дэвшлүүтэй энэ гарч байгаа юмнууд бол тэр чигээрээ бүгд бодит байдал дээр л үндэслэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр эргээл нөгөө бодит байдал талаас нь л мэдээлэл авах гэдэг. Ер нь хүн daily гэж ярьдаг. Өдөр тутамдаа ер нь дундаа ингээд одоо ч тэр ер нь юу хийж чинь ер нь их завгүй хүн байдаг. За. Тий. Завгүй байх бас чухал юм байлээ. Манай хүүхдүүдийн нэг онцлог ингээ өөрөө зорилгоо маш ярьж байгаа шүү. Бүр жижигхэн зорилго хүүхдэд байд юм ба штэ. 2 настай хүүхэд л гэхэд нэг тоглоомороо тоглоно гэж бодоод зориод босож ирээд те. Тоглодог ч юм уу, номоо үздэг юм уу, өөрийгөө саатуулаад байдаг бол аутизмтай хүүхдүүд болохоор юм туушран бол нэг юмд хэтэрхий тууширдаг. Эсвэл ингээ хийх юмгүй ингээ зүгээр гэр дотор явж идэг ч юм уу. Ийм байдал их үүсдэг. Тэгэхээр манай хүн болохоор их амьдрал их завгүй байдаг. Сургуультай өнөөдөр бол сургуультай явна. Өдөр хураа гэртээ татна. Концерт үзэх маш дуртай. Концертууд маш их үзнэ. Тэгээд тусгай олимп гэдэг. Оюуны бэрхшээлтэй хүүхд залуучдыг спортоор дамжуулж хөгжүүлж нийгэмшүүлдэг юм хөтөлбөр л дөө. Энэ тусгай олимп гэдэг манай Монголд 14 оноос аль ёсоор байгаа юм хөтөлбөр юм. Энэ тусгай олимпийн элч төлөөлөгчөөр саяхан дэлхийн Global Messenger гэдэг 10 элч төлөөлөгч сонгогдсон юм байна. Тэр Зүүн Азийн бүсээс нэрээ дэвшүүлээд тэгээд сонгогдоод дөнгөж сая бас Вашингтон яваад ирсэн. 4 өдрийн сургалтанд. Тэгээд 10 ийм тусгай олимпийн тамирчин 10 ментор чиглүүлэгч юм хүнтэйгээ хамт ингээд 4 жилийн хугацаанд нийгэмд нөлөөллийн ажил хийх юм байна. Тэгэхээр гих мэтчлээ ингээд их завгүй байдаг. Тэгээд завгүй байх нь зүгээр юм байна гэд бас хараад байгаа. Завгүй биш бол ер нь зорилгоо их манай хүүхдүүд юм их тодорхой юм байхгүй бол байдал тодорхойгүй бүдэг байхад ер нь хэцүү хүмүүс шүү дээ. Тэгэхээр зорилго нь тодорхой болоод идэг байхгүй юу? Хийх юмтай байхаар. Тэгэхээр ингээд зорилготой байгаа байвал юм хийгээд идэг. Нэг тийм онцлогтой. Одоо тэмцээнд бэлднэ гэвэл манай хүн бүр шаргуулна. Чам тэгнэ гэх юм бол тий цаана үзүүртэнд юм харагдаад байвал хөтлөөд идэг. Нэг хизээ чим яах ч юм бүүмэд ирээдүйд чамд хэрэгтэй гэдэг ийм ерөнхий үгнээсээ илүү алхмаар юм зорилтуудтай байх юм бол ингээд айгүй хурдан явдаг. Тийм онцлогтой. Тэгэхээр өдөр тутмын амьдрал нь ер нь жоохон завгүй. Тийм. Өөрөө ч тийм байх дуртай. Ковидын үед бас их хямарсан штэ. Хийх юмгүй гэр дотор ингээд 4 хам дотор орж гарч хязгаарлагдмал болсон үед нэлийн хямарсан. Ер нь манай хүн аутизмын хүмүүс гэж бодоод байдаг бас ингээд өрөөндөө суугаад хинтэж харцахгүй байх дуртай. Өөрийнхөө ертөнцид байх дуртай энэ гэх гээд манай хүн эсрэгээр байхгүй. Тэгэхээр зөв нийгэм шиг харилцахын онцлог нь өөрөөр илэрдэг. Маш их гадагшаага хүн. Хинтэж ярина, хинтэж найзлна. Facebook дээр ямар сандаа надаас 4 дахин олон найзтай байна. Тэгээд энэ олон найзтай чиний нөлөөллийн ажлаа хийх талбар чи энэ ш тэгээд тэгэхээр их гайхаад байгаа. Яа. Та эцэг эхчүүдэд нэг сайхан зөвлөд тахаж ер нь энэ дээр анхаарах хэрэгтэй шүү гэдэг. Зөвлөгөө өгөх хэцүү юм бэл ямар ч гэсэн ямар нэг юм хийж яхах зөв юм бэлээ. Гэхдээ өөрийгөө голоод юм уу? Ерөөсөө би тэгэх байсан гэд өөр хүнтэй харьцуулаад байсан хэрэггүй. Хүүхд болгон өөр, ээж болгон өөр. Тэгэхээр тэдний хүүхд тэгсэн байна лээ. гэж битээ жишээсээ. Тэр ээж тэгсэн байлээ гэж битээ жишээсээ. Ер нь бид нэр гэсэн хайрцуулах жоохон дургуул байдаг шүү. Тийм шүү дээ. Тэгсэн хүртэл бид нар тэгчих гээд байдаг тийм. Тэр аяга чухал. Ялангуяа танаа хүүхчиг болгочих юмсан гэдэг. Хүүхд болгоны зам өөр. Манай хүүхчиг болох илүү зөв сайхан зам. Тэр хүүхдийн хувьд мөн ч юм уу биш ч юм тий.
Одоо таныг бас тэдний ээж тийм байлээ гэд. Тий. Хүүхд тэгээд байлээ яг одоо Батагийн ээж өдөр болгон зармаг авч өгдөг. Та тэгсэн чи тэгдэггүй гэдэг. Яг тэгээд тийм их дургуул байдаг шүү дээ бид нөөс. Эмпати гэж ярьдаг тий. Бусдын оронд өөрийгөө тавиад ингээ бодож үзэх хэрэгтэй гэж шүү дээ тий. Тэр чадвар бас хэцүү шүү дээ бас. Ялангуяа хүүхдийнхээ оронд тавих. Ер нь л бид нар чинь хүүхдээ өмнөөс хийх гэдэг хүмүүс шүү дээ. Өмнөөс нь бодох гэдэг. Ялангуяа одоо бол бас өөрчлөгдсөн шүү дээ. Хуучин бол бид нар ингээл юу гэдэг юм би ч гэсэн одоо ингээл 90 оны зах зур хамссан л хүүхдээ шүү дээ. Тэнгүүт жоох юм нэг диктатурны байж хүүхдээ яадаг энэ төр гэл яг баланс л үздэй юм нэгцэн. Баланс хэрэгсэн. Тэгээд хүн болгоны баланс гэдэг чинь энд дөөр. Тий. Зарим хүүхдэд хатуун давангаа баланс хийж болно. Зарим хүүхдэд зөөлөн давангаа баланс хийж болно шүү, тий. Тэгэхээр тэр чинь бүгдээрэнд нь хүүхдээ амар сайн мэдрэх ёстой байна та. Гэтэ би чадсан хүн бас биш. Тий. Зүгээр ойлгосон л тэр болохоос би чадаад зөвлөж байгаа юм биш. Ойлгоно гэдэг нь аягүй чухал л да. Тэгээ биеэрээ нөө experience гэж ярьдэн шүү дээ. Ингээ нөө туршлагдсан гэх юм уу да. Тэр талаасаа. Тэгэхээр таны ерөөсөө гол өгж байгаа зөвлөгөө бол бусад хүүхдүүдтэй бити харьцуул жишээ. Өөрийнх нь онцлогоор нь хүлээж аваа. Тий. Өөрт нь зориулсан зорт. Тэр ганцаарчлан сургалтын төлөвлөгөө гэж сургууль дээр байгаа ч тэр бас л тэр штэ үг нь. Ангийн хүүхдүүдтэй жишггүй. Тэр хүүхдэд зориулсан төлөвлөгөө гаргахыг хэлж байгаа штэ. Зүгээр яг хуу танд бас нэг Таиландын жишээ шиг өөр бас сонгодог судлаад олж мэдчихсэн ч юм уу. Одоо юунууд байна. Зөвлөм одоо энэ бас их зүгээр юм байлээ. Энэ улсад ийм хөтөлбөр ч юм уу ийм зүйл бас дэвшилтэд явж байгаа юм байлээ. Хамруулах боломж явал хамруулвал энэ төр гэдэг талаас нь. Тэр бас болгоомжтой бас ярихгүй болдгоо гэсэн юм аа. Яг нөө одоо тэр мэдээж та бүхэн бол энэ ярианд баталгаа өгч болно л да. Энэ бол батлагдсан одоо 100% туйлын зөв биш шүү. Зүгээр ер нь бол ийм юм сонноос байна лээ гэдэг талаас. Стандарт интервенц бол хамгийн гол интервенц Америкт бол бүр даатгалтай багтаад орсон нь бол ABA гэдэг зан үйл заслих байгаа. Тий. Гэхдээ энэ ABA ч гэсэн дотроо өөрөө хөгжсөн байхгүй. Анхны би бол их робот маягаар, амтан сургагч маягаар хүүхдийг нэг үлдэл хийлээ, урамшууллаа гэдэг ингээд их хатуу юм байсан бол өнөөдөр айгу уян хатан болсон. Хөгжсөн. Би өөрөө ч гэсэн дотроо. Тэгэхээр байнга хөгжиж сайжруулж байгаа л да. Тэгээд бүх интервенцүүд ингээд тусдаа юм шүү мөртлөө гол нь бүгдээрээ адилхан болчт юм билээ. Сүүлдээ ингээд манайх бол тэгдэг гэдэг ингээд интервенцүүд тэгээд идэв мөртлөө яг очиод гол нь нэг юм дээр баг яваад очдөг болцсон байлээ. Яг манай туршлагаар ярих юм бол манай RDI гэдэг нэг хөтөлбөрт хамрагдаж явсан юм байна. Манай хүүхдүүд 6 наснаас 16 нас хүртэл зайнаас Сингапурын сэтгэл зүйч багш хүүхдийг биш эцэг эхийг удирддаг байхгүй. Тэгээ эцэг эхийг чиглүүлээд эцэг эх хүүхдтэй ажилдаг. Тийм. Тэр интервенцээс хамгийн гол ойлгож авсан бас зүйлүүд болохоор аутизмтэй хүний тархины сэтгэлгээний онцлогийг нэлээ ойлгож авсан их баригдмал байдаг. Энийг аль болох задлж уян хатан болгох тусам л тэр хүүхдэд амьдрахад амархан болдог. Яагаад гэвэл амьдрал тийм. Амьдрал ерөөсөө сюрпризээр дүүрэн. Амьдрал байнга төлөвлөгөө өөрчлөгдөж идэг. Амлалтууд биелэгдэхгүй байдаг. Тийм штэ. Тэр манай хүүхдүүд хямраадаг бас хэсэг байхгүй. Тийм. За битэл амлаараа амлсан бол яг хийгэрэй гэж бид нар хэлдэг байхгүй. Тэсэнтэй хүүхдэд хэлсэн үгээр. Маш олон хүн тэгдэж за хоёулаа нэг уулзнаа гингууд уулзнаа л гэж бодно тий. Манай тэрээрээ гэл нэг хүн зүгээр л хэлчихдэг. Манай ирээрээ л гэсэн гэдэг. Үндэ тэр хүн ирээрээ гэж хэлээгүй л гэдэг. Их мэтлээ юм. Тэгэхээр энийг гэхдээ бид нар урьдчилан сэргийлэх маш хэцүү юм билээ. Амьдралыг бид нар ингээд эргэн тойрныхын дэлхийг хүмүүсийг захираад аль манай хүүхдээ ингэж харьц гээд байхад маш хэцүү болохоор манай хүүхд өөрөө бас уян хатан хүлээн зөвшөөрөх байдлаа сайжруулах чухал юм байл л дээ. Гэхдээ тэгэхээр бас
дахиад тархийг нь бүр шал өөр болох гэдэг нь шүү дээ. Аа. Тэгэхээр яг хоёр талаасаа ууз хэрэгтэй. Мэдээж хүүхд яг хэвээрээ байж бид нар л тохируулах ёстой биш. Эсвэл бид нар тэр хүүхэд тохируулахын тулд 100% өөрчлөгдөх ёстой биш. Айл аль нь л өөдөөдөөс явахгүй бол болохгүй юм лээ. Тэр утгаараа бас холбоо байгуулагдсан байхгүй юу? Би анх бол хүүхдээ ингээл хөгжүүлэл нийгэм дотор хөл нийлүүлэл алхсан. Нөгөө номл дотор багтаасан тийм хүн болох гэд үзэж явж итал тийм биш юм байна. Нөгөө талаасаа бас өөрчлөгдөх ёстой юм байна шүү дээ. Зөвхөн манай хүүхд өөрчлөгдөд байх ёстой биш юм байна. Бид хоёр энд хичээгээд нийгэм яг хэвээрээ байвал юу ч өөрчлөгдөхгүй юм байна гэд. Тэгэл холбоо байгуулагдчихсан шүү дээ. Одоо буягч холбооноос гадна ямар ажил хийж байгаа вэ ер нь? Ер нь бол холбоо сүүлийн үед Холбоо дээр төвлөрч явж байна уу? ер нь төвлөрт нэлээд чанга ажил улам их болоод Та ер нь тэгэхээр холбоогоо яг ийм юу гэдгийг сайн дурын холбоо шүү дээ манай. Тийм яг мэдээж тийм л дээ. Энэ чинь төрөмс байгууллага. Тийм. Сайн дурын нийгмийн ажил гэж нөгөө нэг одоо хүмүүс бол нөгөө нэг ажлын хажуугаар нэмэлтээр хийдэг бол та бол бүр ингээд Одоо бараг full time. сүүлийн үед бараг тийм болоод яг оффист очиж суухгүй маа гэхэд яг тийм зарцуулж байгаа цаг нь нэлээ их болоод байгаа. Тэгээд хэрэгцээ одоо бид нар 5 жилээр ер нь холбоо бас одоо ажиллаа гэх юм уу те. төлөвлөж байна уу? Тэ том зорилгоо тавихаар эхний 5 жил бол эцэг эхчүүдийг чадварчлах дээр илүү анхаарчсан байхгүй. Дараагийн 5 жил багш нар дээр тэг шамруулах багш нарт тусалж дэмжих тал руу илүү анхаарсан гэсэн үг. Бусад өөр ажлуудын хажуугаар одоо дараагийн 5 жил рүү орчод явж байгаа юм. Энд дэр болохоор бид нэрээс үе тэнгийнхний хандлага тэгээд дээрэс нь том болж байгаа аутизмтай хүүхдүүдийн бие даах чадвар ажил хөдөлмөр эрхлэлтэй асуудал руу дараагийн 5 жил рүү илүү том фокусаа тавих гэж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд нэмэгдээд идэм байна. Зорилтууд Тэглгүй байх. тий. Тэгэхээр манайх чинь 7-8 идэвхтэн ээж идэг. Тэгээд тэднийг ингээд байнга зангидаж одоо ингэх юм шүү. Одоо тэгцгээе гэж нэг хүн заавал хэрэгтэй болдог. Тэгээ алтай бит хоёр анханасаа явснараа ингээд бит хоёр тэн дээр нэлээ явдаг. Тэгээд өдөр тутмын ажил руугаа би нэлээ ороод сүүлийн үед тэгээд ачаалттай болчиход байгаа. Би ч ерөнхийдөө яг өнөөдөртөө ч юм уу ойрын хугацаанд тулгамжаа шийдвэрлүүлчмээр ч юм уу ер нь анхаарчмаар зүйл юу байна гэж асуух гэжээс ерөнхийд нь бол танад энэ ирэх 5 жилийн зорилт бол хийлээд өгч байгаа юм байна л та тий. Тий яг өнөөдөр нөгөө ээж авааг чадваржуулах багш нар дэмжих ажлууд байж л байна тий. Гэхдээ тодорхой хэмжээнд ахиц гарцсан явж байна. Тэгээд зөвхөн бид нар хийгээд байгаа юм болсон биш шүү дээ. Олноороо хийж байгаа. Хавьсан Америк ч юм уу олон улсад хийж байгаа нөлөөллийн ажлууд ч гэсэн биднэрт ирээд нөлөөлөгдөж байгаа шин тийм тий. Олчлагдсан. Ер нь олонний хүчээр л бүх ажил явж байгаа шүү дээ. Тууштай байхад л болд юм байна л гэдэг 10 жил холбоог ажиллуулахад. Тэгээд дээрэс нь нэг тийм за монголоор ямар үг гэдэг лээ. Нэг орсоор париадч нэг үг гэдэг шүү дээ. За орс хэл байдаг. Англиар чинь нэлээ одоо decent гэдэг лөө. За ямар ч гэсэн ингээд шудраг тий одоо өөрийнхөө ихтгэл үнэмшил үнэж ингээл яваалаа байвал холбоо бол яваалах юм байна гэж л бид нар хараад байгаа. Манай холбоо санхүүжилт гаднаас авдгуу зөвхөн төсөл хэрэгжилтээр л санхүүжилт үйл ажиллагаанд гарна тий. Ингээд тэгсэн мөртлөө 10 жил дотор маш бага мөнгөөр нэлээд юм хийж чадсан гэж хараад байгаа. Тэгэхээр бас санхүүжилтээр бүх юм шийдэгдэхгүй юм байна. Та нөгөө бас байдлаар бас их ажил явд юм байна гэж харсан. Тэглгүй яах вэ? Танд бас нөгөө энэ завшааныг ашиглаад гэдэг шиг мэдээж баярлалаа гэж хэлэх нь зөв. Энд чинь да олон эцэг эхчүүдийн хүмүүс бас ингээд тодорхой хэмжээнд уртма гараад анх 14 онд эхлүүлсэн 10 жилийн хугацаанд үр дүнгийг хэцүүдийг гаргаад явж байгаа.
баярлалаа. Тэгэхээр ер нь бол юу гэдгийг одоо нөгөө цаашдын зорилтууд мэдээж байгаа. Гэхдээ энэ нөгөө нэг жил болгоно нэг өдөр болоод байна шүү дээ. Энэ бас өдрийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгч сая бас сайхан болоод тэгээ бас хөрхэн арга хэмжээнүүд тийм байгуулагдсан байлээ. Ер нь жил ирэх тусам энэ ч бас хүмүүсийн ач холбогдол өгч байгаа юм гэж байгаа болоо тий. 4 сарын 2-ны өдөр нэгдсэн үндэсний байгууллагаас 2008 оноос эхлээд 4 сарын 2-ыг аутизмыг таниулах дэлхийн өдөр гэж зарласан байдаг. Тэгээд энэ засгийн газрууд, бизнесүүд тий олон нийт бүгдээрээ аутизмын асуудлууд байгаа шүү дээ. Аутизмыг дагалдсан. Энэ асуудлуудад илүү анхаарлаа хандуулж одоо жилийн туршид мартагдаад байж болно. Энэ өдөр буцаж сануулдаг тийм өдөр юм л да. Тэгээд 4-р сар бүхлээрээ бас таниулах үйл ажиллагаанууд нэг өдөр дотор таниулах үйл ажиллагаа дуусахгүй шүү дээ. Илүү хүчтэй явагддаг 4-р сар байгаа. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагаас дөрвөн эмгэг дээр ингэж анхаарал онцгой хандуулах өдрүүдийг тавьсан байдаг. Тэрний нэг нь аутизм байдаг. Тэгэхээр энэ өдөр одоо өнөөдөр манай Монголд 7-8 төрлийн бус байгууллага аутизмын чиглэлээр ажиллаж байгаа. Зөвхөн манайх биш. Тэгээд өөрийн юм үйл ажиллагааны чиглэлтэй өөр үйлчлэгээтэй зарим нь нэлээд хэдэн сургалтын төвтэй хажуудаа цэцэрлэгтэй аутизмтэй хүүхдүүдтэй чиглэсэн үйлчлэгээ үзүүлдэг. Тэгэхээр бүгдээр эрвэхээр хөдөлнө. Тэр үед өөрийнхөө хэмжээнд дээрэс нь төр энэ дээр бас төрийн оролцоо бас тодорхой хэмжээнд байдаг. Бизнесүүд үйл ажиллагааг дэмжиж бас оролцдог. Манай саяхан тэр гэр бүлийн фестивал гэдэг Хэдэф аутизм гэдэг төрийн бус байгууллага байдгийг. Хүүхдээс спортоор хөгжүүлдэг юм. Хүүхдийг хөгжүүлдэг. Хараачлыг оруулж ирсэн. Тэднийхээ санаачлаад ингээд аанаад гээд сургалтын төвтэй хамтраад гэр бүлийн фестивал хийхэд бол бизнесийнхний дэмжлэгээр бас явж байгаа шүү дээ. Энүүгээрээ дамжуулаад зөвхөн дэмжлэгээ өгөөж зогсоохгүй. Тодорхой хэмжээнд аутизм гэдэг ойлголт тэр бизнесийнхэнд очиж байгаа шүү дээ. Тэгээ уран бүтээлчд уран бүтээлээрээ дэмжиж байгаа юм. Тэр уран бүтээлч болгон аутизм гэдэг үгийг бас таниулж явж байгаа. Тийм учир утгатай өдрөлдөө. Тэрнээс бүтэн жилийн турш юу ч хийхгүй байж байгаад ганцхан 4-р сард хийх гэж юм шиг л дээ. Тийм гэхдээ илүү хүчтэй явдаг гэх юм уу? За ямар ч та бүхэн гих мэтчлэн яриул өстой маш их зүйлийг ярих нэ. Би ч зөвшөө болоо явчихлаа. Дараа бараг одоо цаг тохирч тогтмол уулзч юм ярьж идэм үү яа тий. Амт сайн нийлж гин гэдэг шиг. Бидний нөгөө нэг материалж бол өөрөө цаг байсан. Одоо миний юугаар баримжаагаар бол нэлээд давцсан явж. Гэхдээ нэг их асуудал алгаа. Зүгээр тэгтээ хоёлоо бол цагаа жоохон шовтруулаад гэх юм уу тий. Дүгнэлт хэсэг рүүгээ ер нь яриагаа чиглүүлэе гэж бодож байна. Та миний бас хөндөөгүй асууж эхлүүлээгүй ярих зайлшгүй шаардлагатай бодож байгаа зүйлсээс суулцаач. Ер нь бодъё. Үгүй хэлье гэж бодчихсан ба яран дунд оруулаад яваад байлаа л та. Нэг чухал хэсэг болохоор эцэг эхчүүд шинжлэх ухаанд суурилсан, судалгаанд суурилсан мэдээлэл рүү илүү анхаарлаа хандуулаач гэж хэлмээр байдаг. Жишээлбэл нэг ямар нэгэн энэ сайн гинэ гэдэг үгийг сонсоод заавал судлаач. Судлаад үзэх юм бол зөвхөн яг тэр терапиг хийдэг газрын вебсайт руу л ороод тэр л мэдээж өөрийнх нь вебсайт юм чинь хамгийн сайнараа л бичсэн байгаа шүү дээ. Тэрийг л уншаад итгэж явж болохгүй. Тэр сорсаар гэж шүү дээ. Зөвхөн өөрийнх нь сорс л өөрснийгөө магтсан л байгаа шүү дээ. Олон сорсоос хараач гэж хэлмээр байгаа. Тэн дээр эцэг эхчүүд цагаа их алддаг. Мөнгөө их зардаг. Тэгээд эцэст нь буцаал стандарт интервенц руу орж ирдэг. Тэгэхээр
тэрийг л би дахиад нэг хэлмээр санагдаад байна. Аа. Зөв. Би бол бас санал нэг байна. Тэгээд гэхдээ яг бас аль талаас нь л хараад байна нөгөө эцэг эхчүүдээ бас ойлгоод тий. Мэдээж энэ хүмүүс бол Би ч гэсэн бас судалж л байсан тий. тийм байсан үе юм чинь. Гэхдээ ер нь бол мэдээж яа харахгүй. Ер нь зөвхөн аутизм дээрс биш. Аливаа бүх зүйлээр шинжилгээ ухаан чамдаад явах нь илүү их рационал гэж ярьдаг шүү дээ. Тий. Тийм болно л та. Тэгээд би сүүлд нөгөө нэг би бас ингээл өөрийнхөө хэмжээнд судалдаг л да. Тэгээд гадны юмнуудыг бас жоохон уншдаг юм. Тэгээд дотоод юмудаа хараад хамгийн анх одоо дотоодыг судалж эхэлж байхад анх бол манай холбооны пэйж мэдээллийг аваад вебсайтын дээр нууцлаа байсан. Тэгээд харахад вебсайтн дээр жоохон хөгжүүлэлт хэрэгтэй юм шиг харагдаад байна шүү дээ. Яг одоо нэг газар янзалж байгаа юм. Янзалж байгаа юу? Бас л ээж аав нэг гэр бүл янзалж өгч байгаа юм. За ашгүй. Яг өнөөдөр харсан бол яг нэг реконструкшны байдал руугаа орж байгаа юу тий? явж байгаа. Би зөвөр тухайд бодохдоо нөө надад бас нөө технологийн салбарт хийдэг ажлууд байсан. Тэгээд шаардлагатай бол энэ юуг нь сайжруулад өгч гэнсэн гэд нэг харж илаа. Зөв. Манайч ерөөсөө сайн дур дээр тогтдог болохоор хин нэгэнд мөнгө төлөөд дахиалга өгөөд хийлгэж чадахгүй болохоор тэгэл хин хийж өгч чадна. Анх бол вебсайтыг JCI-ийн хийж өгсөн. За. Тэгээд тэрийг нь бид дахиад сайжруулад яг одоо явж байгаа юм. Тий. Тэгэхээр яг нэг 2 юм завсар байгаа. Зөв. Хэдүүлээ одоо ингээд буяагчдагаас сайхан танилцсан юм чинь. Тэгж хэрэгцээ шаардлагатай юмнууд байвал яриад тавс нээлттэй хэлээр би тиймэрхүү юмнууд бас бодож л яваа шүү. За баярлалаа. За та тэгээд яг зүгээр өнөөдөр бас нэгэнт хоёлоо өглөө гоё ингээ гараад ирсэн юм чинь. Хөнгөн эргээд тэгээ анх уулзсан шиг хөнгөн байдлаар л яриагаад дуусгая гэж бодож байна. Ер нь хэрэг алхах тийм. За миний цорын ганц дасгал алхах байдаг. Гэхдээ хаяа. Хаяа. Тийм тогтмол өдөр болгон биш. Өнөөдөр бол намайг сайн алхууллаа. Харин ойлоо очоод хичнээн километр алхах гэж байна. Хоёлаа гэж гуруулаа. Нэг залуу дуу гашгаад байгаа. Тийм. Ер нь алхах гэдгийг л бас ялангуяа байгаль дээр ч юм уу тий. Бодол санаа ч гэсэн гоё зэгцэлтэй шүү дээ. Алхаад ярихлаар бас их гоё надад л тэгж санагдаад байдیں۔ Алхаад ярихлаар их бас их дайггүй сэтгэлээсээ ярьчдаг юм болов уу гэж боддоо шүү дээ. Тийм. Магадгүй тий. Би бас үзээгүй юм үзчихэл та. Тий. Суугаал голцоо яриад идэг шүү дээ тий. Ярилцлага энэ чинь. Тэгээ бидний энэ хийж контент бол санаачлага гэдэг нэртэй. Тэгээ санаачлагыг задлаад одоо манайхын лого энтер дээрээс нь харуул санаа чи алга гэж уншиж чинь тий. Санаач алга гэдэг ч юм уу тий. Санаа чи лагч гэдэг юм. Одоо бид нар тэр талаас нь хараад. Өөрөөр хэлбэл энэ ч нөгөө нэг тань бидэнд одоо энэ хүрээлэн боо нийгэмд амьдарч байгаа хүмүүс энэ нийгэм энэ хүрээлэн боо орчноо сайжруулах гэнсэн тий. Ингэчүүл дээшлээ дээрчих юм болоо яг нөгөө нэг энэ амьдарч байгаа хүмүүс нь өөрсдөө уг нь айгуусаа мэдж байгаа шүү дээ. Тэгээ санаа байдаг, шийдэл байдаг, санаачлага байдаг. Гэтэл заримынх нь бол чимээгүй тэрүүхэн дэндээ өнгөрөөл дарагдчихдаг тий. Нэг их газар аваад дуун чанга сонсогддгүү. Тэгэхээр бид нэр энэ санаатай, санаачлагтай хүмүүсийн дуу хоолойг бас илүү жоохон хайлайт хийгдэх юм да. Илүү тодруулаад ингээд хүрхчий гэдэг ийм л зөв сайн санааны тийм контент түүнээс болол бид нэр ингээд нэг их тийм арилжааны ч юм уу нэг их өөр зорилгыг агуулж хийгээд байгаа юм биш л юм байна. Тэгэхээр ер нь бол яг та бол хамгийн анхны зочин болж байгаа шүү. Тэгээд хамгийн анхны зочингоо бас албаар энэ сэдвийг хөндөж энэ сэдвүүтэй туршлагатай хүнийг оруулж байгаа. Би бас өмнө надад хийжсэн яг зөв өөрийн чаддаг мэддгээрээ нийгэмд бас хувь нэмэр оруулъя гэж өнгөрсөн жил эхлүүлж ирсэн юм ярих чадвараа хөгжүүлье гэж
онлайн сургалт хийгээд хэд хэдэн залуучууд хүртэл ментор хийгээл явдгийн. Тусгааллан коуч үйлчлэгээ хийгээд энэ нь бас л тийм сайн санааны зорилготой. Бас тодорхой хэмжээнд зөвхөн аутизм гэдэг байхгүй. Одоо өөрийгөө илэрхийлэх чадамж дутуу хүмүүст те үнэхээр мундаг юм өртлөөсөө тэр буланд очоод хөшигний ард орчдөг хүмүүс байдаг те тэр хүмүүсийг бусдаагаа илүү ойлголцдог болоосоо гээд хийдэгтэйгээ адилхан л яг ингээл залгуулал хийж байгаа ажил юм. Тэгэхээр та бид хоёр бол саяны ерөнхий яриан дунд бол маш олон санаачлага мэрэгэн санаанууд бол гарчлаа. Гэтэ базаад би одоо танд яг бүр улс уртаагаар бүгдийн сайхан тайлбарлалаа шүү дээ. Ийм байгаа учраас та нэг сайхан нийгэмдээ нэг санаачлага уриалга хэлээч ээ. Гэж одоо нөө сүүлийн хором гэдэг л одоо. За нэг аутизм үзэхээс л ярих бах та тий. Тийм та одоо бол би таныг чөлөөтэй хэлээсэй гэж хүсэж байна. Үгүй. Нийгэмдэр Альч талаас нь гэж л. Тий. Үгүй юу гэж бодогдож гэнэ вэ гэвэл саяхан ярьж байгаад бодохоор бид нар нэг эргэл баймар манай хүмүүсийн амьдралын стрессээс болж байгаа юм уу? Нэг юм жоохон таалагдахгүй бол би маш муухай үгээр хэлдэг. Сошиал ертөнцийн нэг юм таалагдахгүй бол маш муухай үгээр бичдэг. Энэ маш хортой хүмүүжлийн урт хугацааны хортой юм үйлдэлүүд байгаа байхгүй. Энийгээ зогсоо эрэг байл гэж хэлмээр ах юм. Тий, нэг хайлч. Тэгээ. За унцарлага бол яа. Тий. Одоо би рүүгээ хараад инээмсэглэдэг. Нэг хүн машин урдуурчин ороход тэр хүнийг хараахын оронд тий. Энэ хүн түргэн тусламж хэрэгтэй болоод ч явж байгаа юм болов тий. Ажил нүхтэй. Ээжийнх нь биеийн муудаад явж байгаа юм. Стресстэй явж байгаа юм болов гэд бодчихл юм бол өөрөөр хараад эхлэв шүү дээ. Яг зөв. Шууд нөгөө хүн рүү хашгираад эхлэхийн оронд. Яг зөв. Тэгэл сошиал дээр ялангуяа зүгээр л энгийн сайхан ахмад хүн мөртлөө гинт нийгэм таалагдахгүй бол эсвэл улс төрчдийн талаар ч гэсэн хэний ч талаар энэ хараалын үгийг бүрэн алга болгох юм бол өгөө дагаад нөгөө үгээр Монгол хүн яадаг лээ те. Их сайхан гээрлээ гэж юу. Илэгшээдэг штэ. Тэгэхээр тэр өгөө дагаад хүнд өөрт шууд стресс үүсчихэд нөгөө хүнд нь стресс үүсчихэд ингээл нийгэм бүхлээр ингээд стресстэй. Тэгэхээр аутизм дэр ч гэсэн тэр нь яг мэдрэгдээд байгаа байхгүй. Ялгаатай байдал ч юм уу. Автобусны суугаа явж хахад нэг хүүхэд хашгирахад тэр хүүхэд рүү дуугаа агччих гээд хэлхийн оронд над хүүхдэд татаач гэхийн оронд энэ хүүхэд энэ ээжийн оронд ч юм өөрийгөө тавиал үзэх юм бол шал өөр болно шүү дээ. Дотор нь ороод яг бодиттой танилцаад үзэнгүүт өөр нөхцөл байдал гэж байна. Үзээгүй хүн шүү дээ. Тийм ихчээд тийм урдан дүгнэлт гаргаж болмоор байна. Тэгэх юм бол тэгэл нийтдээ эрэг байцгаая л гэж хэлмэрх юм. За баярлалаа тэгээд. За баярлалаа. Гоё өглөөг өнөөдөр ч өглөө сайхан бас дулаан ч юм шиг сэрүүн ч юм шиг яг нэг нөгөө магадгүй хэд халууцаа юм уу дараа хуцалтанд бол нормал байх шиг шүү дээ. Тэглээ яг таарлаа. Тэгээ сайхан өглөөг гоё яриагаар таамт эхлүүлсэндээ бол баяртай. Тэгээ цаашд бол нилээдгүй бас хэдэн дугаарыг хийчихнэ. Бид нэг багада нэг 30 дугаар шууд залгуулаа хийчих гэж бодож байгаа өдөр болгоо. Тэгээд яг мэдээж л одоо энэ явж байгаа залуу би ч гэсэн ингээл тус тусын ажилдаа таач бас цагаа зарцуулаад ирж байгаа. Нөгөө шууд хэлдгэр манад ирээрээ гэдэг шиг шууд амлж чадахгүй. Гэхдээ ямар ч нэг нилээдгүй дугаарыг хийчихнэ гэж бодож байгаа. Тэгээд түүний түүчээ болоод хамгийн түрүүнд нь салхийг хаглаа. Ярьсанд баярлалаа. Баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд манай аутизмтай хүүхдтэй эцэг эхчүүд ч ер нь бас талаар илүү их мэдээлэл холбооны үйл ажиллагаатай хамтран ажиллахыг хүсэж байгаа хүмүүсээ бол пэйж руу н ороод те Монголын аутизмын холбоо гэдэг Facebook пэйж байгаа те. Тэр пэйж бол идэвхтэй биш байдаг шүү дээ. Тэгээд тэр пэйж руу ороод бас мэдээлэл аваад манай буяагчтай холбогдоод те буяагч холбооныхонтой холбогдоод ингээ яваасаа гэж хүсэж байна. Баярлалаа тий. Олонний дэмжлэгээр л ямар ч ажил бүтдэг. Тий. За одоо та дуусгаад ямар ажил амжуулах гэж?
Өнөө нөгөө камерын дууссан уу дуусаагүй. Яваад. Одоо ингэсгийг дуусгач. Өнөөдөр нэг төрс өдөр байхгүй миний. Оо тийм үү. Оо ямар гоё юм бэ. За Айгүй. баяр хүргэе. Тэгэхээр өнөөдөр нэг жоохон юм релакс байдлаар. Түлстэй гоё өдөр таарсан шүү дээ. Харин тэг хүүхдээ бас хичээлээс ирэхэд гэр бүлээрээ цуглах бах. Ямар гоё юм. Тэ. Юм цаанаасаа гэж нэг тийм төс өдрийн ярилцлага хийсэн шүү дээ. Тэгсэн байна. Ахаа. Би бас бодлоо. За арай эмэгтэй хүн насаа хэлэхэд хайшин тий. Харин би бас тэгэж удаа жоохон полайт загнаад асуухгүй байгаад байгаа шүү дээ. Харин тий. Гэтэл одоо бараг зууны хагасыг наслах шахаж байгаа байхгүй. Ахаа. Тэгэн гот гинт нэг амьдралаа төгнөл баах юм ярьчлаа гэж сайхан бод. Гоё хоёлаа гоё өстой хөнгөн сайхан ярьчлаа. За. За тэгвэл ингээд дуусгая те. Тэгээд баярлалаа танд. Баярлалаа. Сайхан танилцлаа тий. Нэрийн хуудас мөс хэрэгтэй үгүй нэ. Нэр утас. Нэрээ утас авч. Байх. Тэгээ. Нэг сүртэй нэрийн хуудас мөс хэрлэхээс арга болд юм аа. Тэглбээд энэ чинь гадны үн ч гэсэн ингээд өгчгөө те. Тэрээс ч бид чинь санаа зовоод идэж талбар тушаад хэлэхээс нэг сүртэй нэртэй захирал махрал гэж хүн болгоныг албан тушаалтай байх бодвол цаасан дээр байх хэрэгтэй тийм. Тэрнээс ш бүгдээрээ сайн дурын бүлгэм шиг л байгаа шүү дээ. Вебсайт нь одоо ямар ч сан хийгдээд